хуучин бүх хүнээ өхүүлээд шинэ хүн болно гэдэг байна шүү. Тэгтэл хуучин хүн үхээгүй хуучин хүнтэйгээ алхачил байгаа бол би шашинчдсан биш үсттэй гэж ийм бодол орж ирэх ёстой юм байл. Энэ удаад бид шашин гэж юу вэ гэдэг маш том сэдвийн хүрээнд ярилцах учраас бидний гэрчлэлийг хүлээж авч дагаж дэмждэг бүх итгэгчдтэй анхаарлаа хандуул бидний гэрчлэлийг одоо дуустал нь үцгийг санал болгоё. Гэрчлэл эхлэх юм нь Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэлийг болон хурууны сатаныг ялсан юм аа. Амен. За энэ гэрчлэлээр бол одоо үнэхээр амь руу орё, аврал руу орё гэсэн хүмүүст сайн мэдээ хүрэх гэж байгаа юм аа. Шашин гэдэг маш том ойлголтыг бид гэрчлэл хуваалцгаална. Энэ гэрчлэл ярихын тулд бид тодорхой бас асуултууд чиглэлтэй ярих нараа зэгцтэй мэдлэг хүрэх баг. Библийн дагуу шашин гэж юу нь яг юу хэлээд байгаа юм бэ? Энийг бид нар тодорхойлоод хэлчихэ тийм ээ. Шингэрээний итгэгчид Библийн дагуу шашин гэж яг юу хэлж байгааг. За шашин гэж юу вэ? Тэгэхээр тий нийгэмд бол шашин гэдэг бол итгэл үнэмшил тийм ээ. Хүний итгэл үнэмшил гэж ойлгогддог. Бид бол Библийн дагуу шашин гэж юу вэ гэдэг талаас нь ярина. Учир нь Библи бол Бурханы ариун сүнсээр өгсөн хүн төрлөختөнд өгсөн Бурханы үг. Бид Библиэр л үзсэн тийм ээ. За тэгвэл Библийн дагуу шашин гэж юу вэ гэдгийг бид ойлгохын тулд Эхлэл номын 4-ийн 3-аас 5-ыг уншъя. Хожим нь Каин газраас авсан үр жимснээс эзэнт өргөл болгон барьжээ. Абель бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг оошоо хүлээн авсан боловч Каиныг болон түүний өргөлийг оошоосонгүй. Каин ихэд дуурлан буруу царайлав. За энэ дэр анхны хүн төрөлхтөн Адам, Явагийн хоёр хүү Каин, Абель хоёрыг төрсөн байна. Тэгээд Каин маань газрынхаа үр шимнээс эзэнд өргөл өргөсөн бол Абель нь хонин сүргийнхаа анхны төлөөс өргөсөн байна. За энэ өргөл нь Абелийн өргөл яагаад бурханд хүлээн зөвшөөрөгдсөн бэ? Тийм. За Абель бол хүн төрөлхтөн бид гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч энэ гим нүглийг тий цус орсхон тий ингэж өргөл өргөх ишлэлтийг бурханаас авсан байгаа байхгүй. Учир нь анхны гим нүгэл Адам Ева анхны гим нүгэл үүссэн Адам Еваг бурхан амьтны арсаар татсан шүү дээ тийм ээ гим нүглийг. Тэгэхээр энэ цус орсгосон байгаа тийм үү. Тэгвэл Каин Абель яг энэ ишлэлтийг бурханаас авсан байгаа байхгүй. Хүн төрөлхтөн хугаасаа гим нүгэлтэй. Тийм учраас цус орсгохгүйгээр хүн төрөлхтний гим нүгэл уучлагдахгүй бурхан хүлээж авахгүй гэдгийг энэ ишлэлтийг авсан учраас Абель хургийнхаа те анхны одоо хурга төлөө бурханд өргөсөн байгаа байхгүй. За тэгэхээр энэ нь болохоор сүнслэг өргөл болчихж байгаа. Сүнслэг өргөл. Каин болохоор өөрийнхөө хөдөлмөрлсөн өөрийнхөө газар тариалангийн үр шимний дээжийг өргөсөн. Тэгэхээр энэ хүний хөдөлмөр, хүний оюун ухаан, хүний мэрэгэн ухаан болоо хүний үйлчлэл болоо явж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр юуг тайлбарлах гэдэг нь вэ гэхээр шашин бол хүн өөрийнхөө оюун бодлоор, хүн өөрийнхөө хичээл сэтгэлээр, хүн өөрийнхөө зөвхт байдлаар, зөв үйлсээр тэ ингэж хийж байгаа, ингэж үйлчилж байгаа бүх зүйл нь шашин болчихж байгаа. Харин Бурхны жинхэнэ Бурхны сүнслэг үйлчлэл бол Бурхнаас ирж байгаа илчлэл, Бурхнаас ирж байгаа тэр өрөөлөөр өргөж байгаа энэ хийж байгаа үйлчлэл нь энэ бол Бурхны жинхэнэ шашин биш жинхэнэ Бурхны үйлчлэл болж байгаа гэдэг. Энэ одоо үгээр шашин гэж юу вэ гэдгийг гэж ойлгож авч хүлээн авч болно. Библийн дагуу. Одоо хүний газрын чөтгөрийн гэдэг бүх зүйл одоо тий наа чи яг тайлбарлагдаж ирэх чинь шүү дээ тий. Хүний дагуу хийж байгаа хүний өөрийн оюун ухаанаар, хүний өөрийн хөдөлмөр хүчил сэтгэлээр тий хүний өөрийн оюун бодлоор, хүний өөрийн төлөвлөгөөгөөр, хүний өөрийн зохиосон дүрм журмаар тийм ээ тий хүний өөрийн журам зохион байгуулалт зөв ингэж хийвэл зөв. За би ингэж хий. За би ерөөсөө ингэж хий.
Тэгээд намайг бурхан шагнаад юм те. За би ерөөсөө ингээ амьдралдаа ямар нэгэн дүрм журм би болгодог шүү дээ тийм үү. Би ингэж явбал цаа. Ингээл би бурхан намайг шагнана. Энэ бол бурханы дагуу биш. Энэ бол шашин. Шашинны одоо хаанаас үүдэлтэй эхлэл нь хаанаас байсан бэ гэдгийг бол Библийн дагуу тайлбарлаа шүү дээ тий. Тэр шашин гэдэг бол хүний өөрийн дэг журам хэд маяг хүн өөрөө надад нэг зүйлийг босгочоод тэрнийхээ дагуу ажиллаад байгаа хэлбэрийг бол шашин гэдэг юм байна. Нөгөө газрын чөтгөрийн төрөлхийх гэдэг энийг нөгөө нэг Яков 3-ын 15 дээр байна л да. Энэ мэрэгэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш. Харин газрын төрөлхийх бөгөөд чөтгөрийн юм гэж байгаа. Тэгэхээр шашин гэж юу вэ гэхээр хүн өөрийнхөө босгосон зүйлдээ ч юм уу өөрийнхөө үнэн зөв гэж оюун бодолдоо суулгасан тэр зүйлээрээ л өөртөө найдаад ч юм уу эсвэл өөрийнхөө зөв гэсэн зүйл найдаад явахыг л шашин болоод байгаа тийм. Харин өөрийгөө үгүйсгээд бурхан хэлсэн маш хин тэ өөрийгөө үгүйсгэж намайг дагна тэр хүн амтах юм гэсэн чинь. Ева гим нүгэл үлдсэний дараа бурхан сатаныг те Ева дээр ирээд Еваг зэмлдэн штэ. Чи ягаад тэр идэж болохгүй жимсээс идсэн бэ гэсэн чинь тэр могоо намайг бэхэлсэн гэж хэлдэг те. Тэгсэн чинь могоод болохоор ингэж хэлдэг штэ. Чи үүнээс хойш газраар мөлхөж зөвхөн гадар шороо гэднэ гэж ярьдаг. Шороогоор хоолно гэж хэлдэг те. Тэгвэл шороо чи өөрөө хүн өөрөө шорооноос бүтсэн. Тэгвэл хүний бие махбод өөрөө махан буюу газрынх буюу шорооно холчж байгаа. Ягаад могоод чи газрын зүйлийг идэ гэдэг нь чи хүний зүйл дээр ажиллана гэсэн утгатай гараад ирж байгаа байхгүй юу? Хүний өөрийн оюун бодол дээр чи тэнгод энэ дэр чи хуучин хүн дээр ажиллана гэж байгаа. А бурхан болохоор бидний үгжилдэг л та нар хуучин хүнээ өхүүлээд шинэ хүнийг аваа. Тийм учраас бид нар дахин төрөлт гэж гарч ирнэ. Тэгээд ариун сүнсээр өдөр бурхан бол сүнс. Бурханы хүүхдүүд бурханы сүнсээр өдөрдүүлдэг гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр хуучин хүн өөрөө газрынх юм байна. Хүн газрынх тэрглээ могоог шороо идэж байгаа нь чи хуучин хүний тэ махан бие дээр ажилланаа. Тэнгууд газрынх нь гараад ирж байгаа тийм. Эсрэгээр болохоор тэнгэрийнх нь бурханых нь болохоор бид нар ариун сүнсээр өдөрдүүлэх. Тэр зүйлүүдээс гарч ирж байгаа. За шашин гэдэг ойлголт бол ингээд бас нэлээ тайлбарлагдаад ирж байна. Тэгвэл шашинлаг хэв маяг сэтгэлгээ бодол бүр суулгагдсан байна итгэгчдэд. Энэ юу н хаанаас яаж ингээд суулгагдчихад байгаа юм? Хаанаас орж ирж байгаа юм? Шашинлаг бодол сэтгэлгээ бүр суулгагдчихад байгаа шүү дээ тийм болохоор одоо зүгээр нэг шашны өөр урсгалуудыг шашин гэж ойлгодог. Христчин амьдралыг бол шашин биш гэж ингэж ойлгодог. Тэ юу н задвал би ингэж христчин амьдрал итгэлийн амьдрал шашнаа гэж асууя л да. За Христ итгэл амьдрал бол нийгэмд бол одоо шашин гэж харагддаг тийм ээ. Нийгэмд бол шашин гэж харагддаг. За одоо бусад будаа боо систем гэж шашин гэдэг энэ тоондонгоо оруулдаг штэ тийм. Харин яг Библийн дагуу бол Христ итгэлийн амьдрал бол шашин биш. Энэ бол яг жинхэнэ бурханыг дагж байгаа, жинхэнэ бурханд итгэх итгэлийн амьдрал. Христ итгэлийн амьдралыг харин шашин болгож байгаа нэг зүйл байгаа. За тэгэхээр 2 дугаар Коринт 3-аас уншаа та. Могой залаараа Еваг мөхөлсөн шиг Христ дотор цэвэр игэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрөгдүүлчихвэ гэхээс би харан айж байна. Учир нь хэрв хэн нэг нь очиод бидний тунхагснаас өөр Иесусыг тунхагтахад эсвэл хүлээн авсан хэн нэгнээс та нар өөр сүнсийг хүлээн авахад эсвэл хүлээн авсан хэн нэгнийхээ өөр сайн мэдээг та нар хангалттай төвчдөг гэсэн байна. За энд могой залаараа Еваг мөхөлсөн шиг гэж хамгийн анхны хүн төрлөختнийг могой буюу сатан мөхөлсөн шүү дээ тий. Яг тэр мөхөлтөөс эхлээл жинхэнэ нөгөө сатаны хүн төрлөختнийг хуурам мөхлөх жинхэнэ Христ бурханд итгэх итгэлийг нь шашин болгох энэ үе талга нэгцсэн юм. Тийм ээ. Тэгэхээр энэ мөхлөлт нь нөгөө жинхэнэ Христийн сайн мэдээ одоо ч гэсэн тийм цэвэр игэл тэр сайн мэдээ жинхэнэ цэвэр ариун сүнс жинхэнэ цэвэр энэ бурханы үгийг төөрөгдүүлдэг нөгөө зал нэхээр төөрөгдүүлдэг байгаа байхгүй төөрөгдүүл. Тэгэхээр
Христ итгэдэг. Есүс ярьж байна. Библи ярьж байна. Бурхан ярьж байна. Бурханыг магтж байна. Алдаршуулж байна. Тийм үү? Гэтэл энэ нь өөр Есүс, өөр сүнс, өөр сайн мэдээ байвал энэ шашин болчихж байгаа. Энэ Христ итгэл шашин болчихж байгаа. Жинхэнэ цэвэр игэл тэр сайн мэдээ. Христ загалмаа дээр цовдлогдоод бас барж хүнд гэмнийг төрөлхтний гэм нүглийг үрээд 3 хоногийн дотор дахин амлсан энэ сайн мэдээний дотор Бурханы мэрэгэн ухаан, Бурханы бүх хүч чадал, Бурханы бүх тэр хүн төрөлхтнийг удирдах гайхалтай тэр ариун сүнсний хүчүүд ажлууд энэ дотор нуухтасаа энэ дотор ажилтдаг. Энэ харагдахгүй, энээсээ хазаагаад энэ нь өөр болоод явчих юм бол энэ үйл ажиллагаа нь харагдахгүй, энэ Бурханы нэгүсэл ажиллахгүй болоо явчих юм бол тэр сүмж шуулган, тэр Христ итгэлийн амьдрал нь шашин болчихж байгаа. Тийм байна. Тийм энэ маш ингийн тий. Тэгэхээр нөгөө яаж суулгагдсан бэ гэдэг шүү дээ. Тэгэхээр Бурхан анх дэлхийн ертөнцийг бүтээхдээ үгээрээ л бүтээчихсэн шүү. Тэгэхээр үг гэдэг өөрөө Бурхан гэсэн шүү дээ. Яг үүнтэй ижилхэн нуус сүнс ч гэсэн энийг сайн мэднэ тий. Үгээр бас нуус сүнс өөрийнхөө ажлыг хий. Тэгэхээр хүний анаас гарч байгаа үг гэдэг чинь босгодог, нураадаг, тий, сүрүүлдэг, эсвэл үндэлэгдэг. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн тэр суулгацсан зүйлтгүүл юугаар суулгацсан? Үгээр л суулгацсан байна. Яг л үгээр суулгацсан байна. Гэхдээ яг л нөгөө нэг сая хэлсэн шүү дээ тий. Ногоо Еваг мэхэлсэн шиг гэдэг чинь яаж Библийн тэр утгаа нөгөө сатан хүртэл те Есүсийг сорихтоо үгээр сорж байсан. Библи үгээр сорж те. Тэгэхээр нөгөө нэг сатан хүртэл мэддэг. Тэгэхээр энэ Библийн үгийг хүртэл гуйвуулад өөрийнхөө хуурамч тэр шашныг хуурамч зүйлээж гэсэн яаж оруулж төөрөгдүүлэхээ маш сайн мэддэг те. Тэгээ тэндээс шилгаж тэр зүйлүүд сууж те шашинлаг ойлголтууд суулгагдсан байсан юм аа. Тий, бид нар одоо яг шашинчсан байсан тий. Одоо бүр шашны дагаа явцсан 10 20 жилээ өртсөн байсан хүмүүс шүү дээ тий бид. Тэр үг яг энэ Библийн үг ярьж байгаа мөртлөө яагаад шашинчсан сэтгэлийг суулгачих вэ? Харин тийм үү? Тэгвэл Библийн үг нь өөрөө цэвэр яг Библийн үг цэвэр ариун сүнсээр удирдуулсан цэвэр Бурханы үгийг тунхаглаж байна уу гэдэг чухал байгаа. Тэр тухайн сүм чуулганы тэр пастор ариун сүнсээр удирдуулж байна уу? Тэр ариун байдлын сүнсээр хөтлүүлж байна уу? Ариун байдлын дагуу амьдарч байна уу? Яг Христийн дагалдагч мөн үү? Яг Христэд дуулууртай байна уу? Тэнд газар Бурханы ариун сүнс ажиллаж байна уу? Бурханы нэгүсэл ажиллаж байна уу? Бурханы тэд сүм чуулгад тэнгэрлэж байна уу? Яг тэр газар Бурхан байна уу? Хэрвээ тийм байвал тэр цэвэр игэл Бурханы үг яг хүн төрлөختөнд яг тэр сүм чуулганы байгаа итгэгч дагалдагч нарт зөв Христийн суурийг суулгах хэрэгтэй тийм үү? Хэрвээ тийм биш бод нөгөө хүний оюун ухаан орчдөг, нөгөө хүний мэрэгэн ухаан орчдөг, холимог болчдөг. Библийн үгийг яриад байгаа тийм үү? Библийн үгийг тунхаглаад байгаа. Есүсийг тунхаглаад байгаа тийм үү? Хүлээмжшрээд байгаа. Ариун сүнсийг ч хүртэл тунхаглаад байгаа тийм. Тэгсэн мөртлөө тэр дотор хүний жоохон оюун бодол ороод ирсэн. Эсвэл за энийг би ингэж зарсан. Эсвэл нөгөө одоо бидний одоо сайн теологоор явдаг шүү дээ, тий? Теологоор яваад теологоо ойлгоод энэ чинь юм байна гэдэг өөрийнхөө нэмийг оруулчаад ирчих юм бол энэ цэвэр биш. Нөгөө цэвэр игэл байдал алдагдаад, цэвэр игэл байдлын сайн мэдээ алдагдаад холимог болчихж байгаа байхгүй. Холимог. За 100% буруу биш тийм ээ. 100% бас юу биш. Бурхны үг биш. Ингээ холимог болчоор энэ холимог номлол, энэ холимог сайн мэдээ, холимог энэ үг чинь тунхаглах тухайн итгэгч нар, тухайн одоо дагалдагч нарт одоо шашинлаг байдал, шашинлаг нөгөө суур цоглогдчих байгаа байхгүй. Нөгөө хатан суур гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Ингээд элсэн дээр суурлагдаад нөгөө хатан дээр биш, элсэн дээр суудагдчихж байгаа. Тэгээ элсэн дээр суурлагдсан байшин яах тухай бид нар нэг биш те. Хүнийхээр болоод ирж штэ тэр чинь те. Тэгээ ингээд юу одоо бүр аюу гой тодорхойлж ирж байна. Холимог номлол намлагдаад ирэхээр тэрэн дээр ариун сүнс ажиллаж өнөө Бурхны ард түмнийг Бурхнаас аврал өрөөл тэр идэрэл чөлөөлтийг хүссэн хүмүүс рүү ариун сүнс ажиллаж хүрдэг юм байна шүү дээ. Тэ? Яг цэвэр үгэн дээр л ариун сүнс ажилладаг. Хүний газар ариун сүнсний илрэл байхгүй байна. Тэгэхээр ерөөсөө тэр шашин гэдэг бол тийм зүгээр ирж болно, сүмд өдөр болгон ч явж болно. Өдөр болгон Библи уншиж болно, залбирч болно. Тэлээгээд би өөрчлөгдөхгүй. Нөгөө хараалууд тасрахгүй. Нөгөө гэм нүгэлтэй амьдралдаа хуучин хүн хിവэрэ байгаад байх боломжтой байдаг тийм. Яг нөгөө шашин болгоцсон байгаа нөгөө бидний үндсэн суур
одоо ингээд 70 хонсор гэхээр сүнс байгаа. Сүнс маань Христ дээр яг бид нар уул анх эренгүүт л бид нар эзэн дотор яг угаагдаж, цэвэрлэгдэж, чөлөөлөгдөж тэгээд яг зөв тэр илчилтийн тэр үгээ сонсоод яг ингээд зөвөр явах юм бол хүн маш одоо удаашлыг тооцохгүй бурхан 20 жил 30 жил яваад чи олоогүй юм 2 жилийн дотор бүх зүйл ингээд өөрчлөлт маш амархан явж байгаа байхгүй бурханы дотор. Тэнгүүд л нөгөө тэр яагаад хүмүүсийг ингээд эхлээд бид нар сүнсээр эхлээд сүүлдээ яг ингээд нөгөө буруу номлол холмог номлол сонсдоосоо болоод ингээд яг юм сонсоход ингээд буруу биш үгээ сонсоод байна зөв. Гэхдээ тэр сүнсэн дотор миний дотор тэр сонсож байгаа үг маань миний дотор амьд үг биш учраас хүний оюун ухаанаар хүний одоо энэ үг чинь нөгөө амьд үг эсвэл ингээд бичигдсэн үг гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бичээсийн зүгээр бичигдсэн амьгүй үгээ чинь хүний нөгөө оюун санаа нөгөө мэдлэг болгоод теологийн мэдлэгээр зааж байгаа үг маань дотор маань ингээд ороод яг амьтай хоёр талдаа эртээ сэлэм мэд тэр ажиллаа хийж чадахгүй байгаа учраас тэр өөрчлөлтийг авчирч чадахгүй. Тэгээд яг ингээд шашинжуулаад яагаад шашинтсан байдлаа яаж мэдсэн тэр нөгөө гэрэлд иржээж л харж байгаа байхгүй. Түүнээс яг тэр дотроо тэр шашинлаг болгон дотроо тэр номлоо сонсож байхад бол хүн мэдхгүй. Ингээл ёстой, ийм л байх ёстой. Ингээл би бурхныг ирж хайж байна. За та нар нэгэнд одоо аврагдсан юм чи аврагдсан, гэмсэн бол гэмсэн. Та нар ердөөсөө хараад байхгүй гэд ингээд заадаг. Хараад байхгүй бити чөтгөр яг чөтгөр бол ялагдсан гэл ингээл хэлэнгүүт нэр тийм ч юм шиг сүмдэр ирээ сонсохоор яг тийм ч юм шиг санагдал ингээл сайхан болчоод гэрээсээ гараа явна. Бодит амьдрал дээр ямар ч өөрчлөлт байхгүй. Ямар ч над дээр ч өөрчлөлт байхгүй, амьдрал дээр нь ч юу ч болохгүй. Харин ч бүр яг ингээд хараал дотроо явж байгаа ингээд бүр харагдаж байгаа байхгүй. Тэгээд яалтчгүй тэгэл яг үнэхээр хүн эзнийг чин зүрх сэтгэлээс хайж байвал тэгэл тэр газраас гардаг л байхгүй тийм. Харин тий гэрэл тусчээж хэрэгслэгддэг ойлгодог хүн ханхуу дахтай ойлгодгүй хардгүй гэсэн тийм. Тэгэхээр өнөөдөр магадгүй энэ гэрчлэлээр бас тань тодорхой хэмжээний гэрэл тусч байна тийм. Одоо бид нар нөгөө итгэвч болохоос өмнө шашинлаг байгаа шүү дээ. Бүү бултаагаар явж исэн хүний өөрийн үйлсээр аврагдах гэж үзэж байгаа. Яг тийм сэтгэлгээ бид нар суулгацсан байгаа байхгүй юу? Багаасаа ахуулаа тийм сэтгэлээ суулгацсан тэр сэтгхүүдээр сүм чуулганд ороод ирэнгүүт бурхан болохоор бидний тэр сэтгүүг нураагаад амьд бурхан ямар байдаг гэдгийг үгээрээ дамжуулаад бидэнд жинхэнэ үннийг мэдүүлээд Монгол юу гэж хэлдэг вэ? Үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлдэг шүү дээ. Монгол бид нар номлол сонсоход бид нар жинхэнэ үннийг мэдвэл бид нар чөлөөлөгдөөд тэр шашинлаг байдлуудаас чөлөөлөх төстэйсэн аахгүй. Тэгээд амьд бурхан ямар байдаг гэдгийг бид нар мэдэрч чөлөөлөгдөн эдгэрэн тэгээ олон бүр эзэнтэй адил болно гэж хэлж байгаа. Гэтэл яг тэр шашинлаг сэтгхүүдээр нь жинхэнэ үнэн үг ирэхгүй байх юм бол тэр нь зүгээр Христийн шашны нэг хувилбар болох хувирчиж байгаа. Бүү Будда гэдэг нэртэй байсан бол Христийн шашны хувилбар болох хувирчиж байгаа. Гэтэл бурхан амьд гонгод бидний дотор тэр нөгөө нэг амгаагч хэлсэн шүү дээ сэлэм мэд үг орж ийн гэдэг чинь тэнд үнэн жинхэнэ үг номлогдож байгаа юм бол гарцаагүй чөлөөлөгдөн. Яг л үнэн та нар чөлөөлнө гэж хэлсэн учраас. Тэгэхээр тэр газар үннийг сонсоод байгаа хэрнээ. Эсвэл тэр газрын номлыг сонсоод байгаа нь чөлөөлөгдөхгүй байх юм бол тэр жинхэнэ үнэн биш байна тий. Түрүүн нандагч хэлсэн шүү дээ. Холимог гэд. Тэгвэл жинхэнэ үнэн биш байна. Жинхэнэ үнэн биш байгаа учраас ариун сүнс тэр газар дээр ажиллахгүй байна. Харин тэр газар нь өөрөө ажиллаж байгаа хэрэг жинхэнэ шашны сүнс ажиллаж байгаа. Яг бол чи өөрөөхөө аврагдана. Чи сүмд явснараа аврагдана. Тэгээ жинхэнэ тэр бурхны сайн мэдээний хүч нь байхгүй байгаа болохоор тэнд юу ажиллаж байгаа гэхээр хүмүүсийг магтаалаар эсвэл урлаг уран сайхнаар татах гэж оролдож байгаа байхгүй. Жинхэнэ тэнд жинхэнэ сайн мэдээний үнэн тунхаглагдахгүй байна. Жинхэнэ аврал аим байхгүй байгаа байхгүй. Тэгээд тэнд ариун сүнс ажиллах тэр газар зүгээр л хүнийх буюу шашны хөлбөр боловч. Ягаад тэгэхээр өөртөө бодож гин, өөртөө дүрм журмуудаа гаргаж гин, өөртөө сэтгэж гин, эсвэл теологи сурсан ямар нэгэн зүйлэр те дээрэс нь өөртөө тэр програм хөтөлбөрүүдийг гаргадаг. Ариун сүнс хөтөлбөрөөр хөтлүүлнэ гэдэг нь байхгүй шүү дээ. Тэ? Ариун сүнс удирдна гэж байгаа. Гэтэл ариун хүмүүс өөрсдөө хөтөлбөрийг зохиолчоод тэндээ ариун сүнсийг ашиглах гэж оролдож бол бурхаас ариун сүнсийг хэн ч ашиглахгүй, бурхан хэн ч ашиглахдаггүй гэж байгаа.
Тэгэхээр тэнд ашиглагдж байгаа өөр сүнс байвал тэр нь ариун сүнс биш ээ гэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн хөтөлбөрт зориулагдаж ашиглаад байгаа нэг сүнс байгаад байна да. Тэ? Сүнсийг ашиглаад шүү дээ. Ариун сүнс хинт ч ашиглахдаггүй бол тэр газарт яагаад сүнс ашиглагдаад байна? Тий. Тэгвэл тэр чөтгөрийн сүнс ашиглаад байгаа. Шашны сүнс тэ. Нөгөө өөр сүнс, өөр самдаа, өөр бурхан яриад өөр Есүс. Өөр Есүс. Яг ингэж цэвч болгон дээр ингэж ажилтдаг байна. Мэрхтэлтийн сүнсээр дамжуул те. Мэрхлэгч сүнс яг Христ итгэлээ тэр сүмч болгон Христ итгэлээ амьдрдаг жинхэнэ төөрөгдүүлж байгаа. Энэ шашны сүнс тийм ээ. Тэг сүнс. Тэгэхээр тэд бол өөр итгэдэггүй Христ итгэдэггүй хүмүүстээр ажиллах шаардлага байхгүй шүү дээ. Сатан бол хаана хамгийн их ажилладаг гэхээр Христ итгэдэг газар тэр сүм, чуулган, пастор, ахтагч нар, итгэгч нар, дагагч нар эдгээр дээр л ажиллана. Нөгөө анх хүн төрөлхтнийг мөхөлсөн эмхлэгч сүнсээрээ л хэмжүүлдэг ингэж ажиллаж, итгэлийг нь төөрөгдүүлж, өөр Есүс болгож, өөр сайн мэдээ болгож, тийм ээ, өөр сүнс болгож, ингэж хуурамч ариун сүнс болгож ингэж ажилладаг байна. Энэ нь бид нар мөхлөгдснээ мэдэхгүй явдаг байхгүй. Бид нар Есүсийг л тунхаглаж байна. Бид аврагдсан, бид үнэхээр аврагдсан гэж ингээл явж байдаг байхгүй. Энэ бол яг одоо яг манай Монголд байгаа яг одоо цаг яг ийм байгаа. Одоо цөм чуулган одоо Монголын Христ итгэлийн амьдрал дүүрэн байгаа. Дүүрэн байгаа. Бид өөрсдөө ч гэсэн яг энэ дотор явж ирсэн байна. Тэгэхээр энэ нь хамгийн аюултай шашин байгаа байхгүй. Христ итгэлийн амьдралыг шашин болгосон хамгийн аюултай шашин. Бид нар Христ итгэгч хүмүүс ч энэ Буддагийнхан, Бөөгийнхан, тэгээ энэ Исламынхан яанда энэ ингээд өөр шашин дээрхан биш дээ гэд тэднийг л айгу өрөвдөлтөй харж тэ өөртөөхөө өргөмжөд бид нар итгэж гисэн аврагч гисэн гэж бодож явдаг байгаа байхгүй. Гэтэл үгүй өөртөө Христэд итгэж гисэн бурханд итгэсэн биднээсээс аврагчсан гэж явж байгаа мөртлөө тэ ингэж шашинчсан ингээ өөр Есүс өөр самтаа болцсон явж байгаа нь энэ хамгийн аюултай шашин. Есүс хүртэлтэй шинэ гэрэн дээр ирээд тийм үү Парисеучдын хөрөнгөнөөс болгоомжил гэж хэлж ирсэн шүү дээ. Өөрсдийнхөө дагалдаж та Парисеучуд гэдэг чинь хий. Парисеучуд гэдэг чинь бурханд итгэдэг, бурханы хартан байсан шүү дээ. Тэгэхээр тэд нар яахсан байсан? Шашинчсан байсан байхгүй юу? Тэд нар тэр сүнсний тэр одоо тэр Абелийн ишлэлээр авсан тэр сүнсээр ишлэлтэй тэр сүнсийг ариун сүнсээр удирдуулах гэдгийг огт бодомжгүй. Нөгөө Мосегийн хуулийн дагуу, нөгөө дүрм журмын дагуу те ингэж амьдэрч ингэж бурханыг тэ ингэж бурханд үйлчилж ирсэн хүмүүс Парисеучдын хөрөнгнөөс болгоомжид тэр байтугай бүр маш их уурлаж тэ та нар бол цагаанаар бодогдсон булш гэж хэлж байсан. Цагаанаар бодогдсон булш гэж юу юм? Гадна тал нь маш гоё цагаан дотор талд нь ямар аимшиг юм бэлээ те. Энийгээ мэдэхгүй ингэж явж байгаа Христ итгэгч нар үүнийгээ мэдэхгүй аврагсан гэж явж байгаа сүм чуулганы зөндөө байгаа шүү дээ. Ингэж хэлсэн байхгүй аюултай. Йохан Баптист хүрэлтэй хорт могоон удмаа та нар гимшдгээ гэдэг. Гимшилгүйгээр та нар бурханы хаанчлал олж чадахгүй гэж ингэж тохиолж байсан шүү дээ. Тэгэхээр Христ итгэлийн амьдрал маань шашинчих юм бол бүр ямар аюултай вэ? Есүс тэр өөр шашны хүмүүс, өөр гимнэлтэй хүмүүс рүү уурлаагүй. Харин бурханыг тунхаглаж байгаа тэр Парисеучуд руу маш их уурж ирсэн байгаа байхгүй. Тэр энэ бол хамгийн аюултай. Яагаад хамгийн аюултай гэх нөгөө та түрүүн хэлсэн шүү дээ. Каин Абель хоёр гэсэн шүү дээ. Тунгад Адамаас хоёр хүүхэд төрсөн. Тунгад тэр хоёр хүүхэд шашин болон жинхэнэ амьд бурхны ялгаа байгаа байхгүй. Тунгад тэр хамгийн амар зүйл нь одоо яагаад тэгэхээр анханасаа ахуулаад бурхны юутай зэрэгцээ явцсан байгаа байхгүй. Хоёр их өсөн тунгад бүр эхлэн дандаа хоёроор тунгад бүр Каинаас эхлээд явчингууд Абелаас эхлээд амьд бурхан бол Каинаас шашин эхэлсэн бол тэр зэрэг явж байгаа сте. Тэгээд тэр одоо хүртэл үргэлжилж чинь гэдэг чинь яг хажууд нь зэрэгцээд явж байгаа байхгүй. Шашны одоо ялангуяа Христийн итгэл шашинчих юм бол аюултай зүйл нь юу гэхээр яг зэрэгцээ явж байгаа учраас хүн энийг ялгаж чаддгүй юм билээ. Зэрэгцээ явж байгаа. Тий, тунгад хамгийн амар сүүдэрнэ юм билээ. Хамгийн аимшигтай зүйл нэрээ сүүдэр юм байлаа. Сүүдэр буюу тусгална гэсэн үг шүү дээ, тий. За. Тэнгууд яг адилхан ингээд явж байгаа хүн өөрийгөө яг зөв дээр нь явж гин гэж боддог. Гэхдээ сүүдэр дээр нь явж идэг. Харин жинхэнэ амьдаар гарч ирэх байдаг. Тэнгууд тэнд юу яадаг гэхээр хүн өөрийгөө мэхэлж байгаа мэхлэлүүд айгүйх явдаг. Одоо үнэг сонсоод үн та нар чөлөөлнө гэж тэнгуудаа та нар гимш гэдгсэн шүү дээ. Жинхэнэ үнэн үг хүнийг гимшүүлж байгаа байхгүй.
Яг бол Библиэр дүүрэн гим нүгэл чинь буруу инг тэг гэдэг юмнуудыг дандаа засаж залруулах гимшиг юмнуудыг хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үгнүүдийг сонсоод хүн үнэхээр гимшээд ойлгоод гим нүглээсээ эргэх хэрэгтэй байгаа байхгүй. А гэтэл хүний дотор тэр гимшил орж ирэхгүй байна гэдэг чинь тэр жинхэнэ амьд үг биш болчихсон. Харин тэгвэл тэр шашин болчихсон байгаа байхгүй. Дээрээс нь хүн гимшиж чинь гин гутаа гимшлэг хүмүүс буруугаар ойлгоод. Яагаад тэгэхээр гимшил хүмүүст харуулсал гэж ойлгоод. Хараасаа л үйлээд тэг маш олон жил ингээ үйл явагддаг. Сүүл рүүгээ тэр нь зүгээр л өөрсдөд нь дадал болж хувирдаг. Яг бол гим нүгэл гимшил бол жинхэнэ гим нүглээс эргэх гэж байгаа шүү дээ. Тунгад хүн эргэж чаддгүй. Жинхнээсээ таныг эргүүлэх тэр хүч байхгүй. Сүм чуулганд яваад байгаа хэрнээ гим нүгэлтэйгээ одоо хүртэл зуралдаад их юм бол та шашинтай учирсан байна. Яг бол жинхэнэ амьд бурхны үг хүнийг гимшүүлдэг байгаа. Тэгээд гим нүглээс нь эргүүлдэг. Дахиж тэр гим нүглийг хизээч хийхгүй байх хүчийг нь хүн өөрийн хүчээр биш харин ариун сүнсний хүч чадлаар хийдэг. Ингүүн шал өөр ялгаатай болчихно. Дахиж гим нүглээ өөрийн хүч чадлаар хийхгүй гэж зүтгэх биш. Яг бол 10 жил явна те 5 жил явна. Хуулийг та нар 9-ийн сагсан ч нэг дээр нь унал бүгд бүдэрнэ гэж байхгүй. Харин ариун сүнс тэр гим нүглүүдийг дахиж хийхгүй байх хүчүүдийг өгч юм. Тунгад бид нар өөрсдийн махан бид нар түшгэлэхгүй харин ариун сүнс тэр түшгэлээд ирж байгаа байхгүй те. Инхээр шал хоёр өөр ялгаатай зүйл гарч ирж байгаа. Тий. Юм хоёр талтай байгаа шүү дээ. Хар цагаан үнэн хөдлөгдөлтэй адилхан бурхан шашин гэдэг хоёр зүйл байна. Одоо шашин гэж одоо ер нь бас их зөөлөн хэлээд байна да. Бурхан чөтгөр гэдэг хоёр үг нь шүү дээ. Ер нь бол тий. Тэгвэл шашныг ерөөсөө чөтгөрөх гэж болж шүү дээ. Хоёр татал хуваагдаж байгаа байхгүй. Хүмүүс яг дундын байхгүй. За яг зүгээр дундын саарал гэсэн юм байхгүй байхгүй. Хар цагаан өдөр шөнө бурхан чөтгөр гэдэг шиг ердөөсөө хэрвээ танд те тань одоо бидний одоо сонсож байгаа зүйл яг бурхан амьдаар маш хүч чадал тэр хайр тэр бол ариун те түүний үнэхээр мөн чанарууд тэр яг оршихуун мэдрэгдэж илэрхийлэгдэж тэр харагдахгүй бол те үгийг дагаад тэмдгүүд нөгөөхдгүй л болвол тэр зүгээр л те чөтгөр гэхдээ бас бурханыг яг копи шиг дураадаг байхгүй. Гэхдээ үнэхээр бурханы цэвэр юм бол маш энгийн бөгөөд игэл хүний юм бол маш их төвөгтэй маш их ийм хүний санаанаас гарсан болохоор айгүй их ингэж нөгөө зохион байгуулалт маш олон хүний хамарч тэгээд тэгсэн мөртлөө тэр үр дүн нь байхгүй. Их л маш л их юм ингээд нөгөө зохион байгуулалт гэдэг яваал байдаг гүйлгээд байдаг үйлчлүүлээд байдаг ингээд нүдэнд харагдах юм чигээр оволцоол байдаг. Гэхдээ үр ашиг үр дүн маш байхгүй. Тэнгүүл бурхны юм чин нам гүм амар тайван эмгцэгцтэй маш их мэрэгэн эзний дээрээс ирэх мэрэгэн ухаанаар ингээд цөөхөн одоо харагдахгүй байгаа цөөхөн хүн үйлчилж байгаа ч гэсэн тэр зүйл дээр маш их үр жимстэй. Ингээд ялгаатай байд юм байна. Тэнгүүл нөгөө одоо түрүүн хэлсэн шүү дээ. Кен одоо анхны нөгөө яагаад ингээд нөгөө шашин болцсон шүү дээ. Шашин чинь ердөөс шашин гэж зөөлж ирсэн болохоор төрийн юм байгаа байхгүй юу? Зүгээр шашин гэдэг чинь бодын шашин бөөгийн шашин бөө гэл ингээд тэдэртээ одоо тэдэрт ойлгомжтой жигтгэр зүгээр жигүүрийн одоо юу нэг гар хөл болж дахилч нар болсон хүмүүс шүү дээ. Тэгэл хүмүүсийг ингээд жигтгөрд ингээд юу мөргөхөд ингээд зуулчлаад ингээд үйлчилдэг хүмүүс ойлгомжтой. Гэхдээ христийнхэн өөрсдөө жигтгөрийн гар хөл болж жигтгөрд үйлчилж байна. Ариун сүнсийг эсэргүүцэж антихрист сүнсэнд хүртэл ашиглуулж тийм болцсон байна, тийм төвшөнд хүрсэн байна гэдгээ мэдгүй байгаа байхгүй. Сохор байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хоёр эсрэг зүйл дандаа тэрсэлдэг шүү дээ. Хар цагаан хоёр ч өөр тий. Үнэн худал хоёр бас тэрсэлтэн. Тэрнтэй адилхан бурхан шашин хоёр яг тэрсэлтэн. Жинхэнэ бурханы ажил хийхэд хий саадуулдаг байгаа. Шашин саадуулдаг. Тий. Тэгэхээр бидний яриад байгаа шашин гэдэг бол одоо шашны урсгал чиглэл яриаггүй. Тэгэхээр христчин шашинчаараа эргээд жинхэнэ бурханаа танихгүй эсэргүүцдэг юм байна. Тий. Тэрслэх юм байна. Энэ бол зарчим юм байна шүү дээ ерөөсөө. Яг л Библийн. Үнэн худлаа хоёр тэрслэхтэй адилхан тий. Гэтэ бурхан чөтгөр гэж байгаа шүү дээ. Тунгад бурханаас биш бүх зүйлүүд дэлхий дээр байгаа бүх зүйлүүд шашин болж хувирж байгаа байхгүй. Шашин бүгд шашин. Тунгад тэр за гэрэл харанхуу. Тунгад бурхан чөтгөр. Тэгвэл чөтгөрийн зүйл дотор нь
олон салбарлчихж байгаа байхгүй. Ааха. Маш олон салбар болчихж байгаа. Ягаад гэвэл бөө будаа тэ аллах юу гэдэг Тэнгуүтэ тэр дээр нэмэгдэж Христийн шашинг ороод ирчих жоохгүй. Тэгээ энэ бүх зүйлүүд чинь ийм шашин гэдэг дотроо шашин гэдэг нэг толгойтой. Гэхдээ маш олон салбарлсан байгаа. Тэгэн гот тэрүүгээр хүнийг маш их төөрөгдүүлдэг. Жишээлбэл одоо эндээс гарсан хүн ийшээ оронгууд би өөр зүйл рүү орчлоо гэж боддог. Гэтэл яг үүндээ толгойд шашин хэвээр байгаа даа. Түнг дахиад бөө бодоос орсон хүн Христэд ороод жинхэнэ амьд бурхны зам дээр гарах бодлоо. Тэ Есүс би зам үнэн амь гэж байгаа. Амь гэж байгаа сте тэ зам үнэн амь гэж байгаа. Гэтэл нөгөө талд нь болохоор амь руу орохгүйгээр те жинхэнэ зам дээр гарахгүй бол үнэн байхгүй бол амь байхгүй болчих жоохгүй. Гэтэл тэр дотор нь зүгээр тэр харанхуй нэг юм гурвалжин дотор нь байруудын солиос сэлгээд хар хүн өөрийгөө би өөр зүйл дотор явж байна гэж бодоод байгаа. Гэтэл харанхуй дотроо л алхаад байгаа байхгүй. Жишээлбэл тэр яаж юм гэхээр бид нар дээр ажиллаж байгаа штэ. Бид нар бөө буддад итгэжсэн. Гэтэл бид нар Христийн оронготой бид нар өөр болсон гэж бодсон байхгүй. Шашинлаг биш гэж бодсон өөрсдөө. Гэтэл яг үүндээ Христийн шашин дотор алхаадсэн гэдгийг мэдэг байхгүй. Тийм. Тэгвэл одоо жинхэнэ амьдэр гарангуут мэдж байгаа. Бүр могоо хадан дээр морилцох могоо гэж ярьдэн штэ. Тэгвэл могоо яагаад морилцож явдаа? Харин бурхны юм гэж хэлдэг л шолон гэж хэлдэг. Чи бүх хулгай хий, чи бүх худлаа яриг. Шолон магад тэгвэл бид нар тэрийг шууд за үгүй юм байна. Хэрвээ тэрийг хийсмэл гимшээ тэндээсээ эргэх хэрэгтэй байгаа. Ийм шулуун бөгөөд энгийн. Гэтэл могоо яадаг гэхээр хизээч шулуун явдаггүй. Тэр үргэлж далиж явдаг, мушгирч нэг тал руу ордог, нөгөө тал руу явдаг. Бүх юмнуудыг хазаалгадаг. Бурхны үгийг нэг бол нөгөө тишээ хазаалгана, нэг бол нөгөө тишээ говьл. Ямар нэгэн байдлаар замаас нь гаргадаг баг. Гэтэл бурхны шулуун, шудраг энгийн зүйлүүд байгаа. Энэ дэр нэг юм түрүүн нэг ярьж байгааг санаад бодлоо. Ер нь бол яг одоо манайхын бас ингэж байгаа байхгүй юу? Бүх шашнууд адилхан ингээл одоо Христийнхэн хүртэл ингээл найр тавиал бусад одоо тэр юутай нэг нэвтрүүлэгт орсон байлаа шүү дээ нэг багш. Тэнгүүл тэр лам одоо бодын шашныхантай эвтэй байх хэвээр бүх хүнтэй эзэн эвтэй байг гэж хэлсэнгээд Дисний үгийг ингэж байгаа байхгүй. Гэхдээ цаана байгаа чөтгөр бурхан хоёр те ердөөсөө тэгж нэгдэх боломжгүй шүү дээ. Цаанаага сүнсээр маш их шашинчсан Христэд итгэж хүмүүс маш их ертөнцтэй ходи байдаг. Одоо найз байдаг. Тэгэхээр эзний үгэн дээр болохоор та нар ертөнцтэй нийлж болохгүй гэдээ хэлсэн шүү дээ. ертөнц бол тэр чигээр шашин байна. Тэ ийм дүр зургууд аягүй харагдав. Тэр нөгөө үнэн хааны тэр ирэх чөлөө байна гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн урд нь нөгөө нэг харахгүй дотор байхаараа нөгөө гэрэл гараагүй учраас ялж танихгүй байхгүй өөрснөө яг шашинд явж гинөө тэ итгэлийн амьдрал дээр ирсэн л гээл дагаал олон жил яваад гэсэн тэ. Тэгэхээр нөгөө нэг үнэнд гарч ээж үнэн үг орж ээж тэр гайхалтай жинхэнэ тэр сэлэмшиг үг орж ээж худал үнэн хоёрыг зааглаж харуулдаг. Урд нь бол ингээл тэр 10 20 жил ингээл итгэлийн амьдралаар явж байгаа үед яг шашинцсан байдаг гэдгийг яасан гэхээр үг орж иж мэдгэж байгаа байхгүй. Тэгтэл юугаараа мэдсэн гэхээр ямар ч эрх чөлөө байхгүйсэн байхгүй. Ямар ч өөрчлөлт байхгүй. Шашинлаг байгаа яаж мэдгүй гэсэн үг байна тийм үү? За ааха. Тэгэхээр нөгөө нэг ямар ч өөрт бол өөрчлөлт байхгүй. Жинхэнэ нөгөө нэг зүгээр шашнаас шашинлуул орсон байдлаа мэдж байгаа байхгүй. Тэгэхээр яг л нөгөө байрсуу те урд нэг бурхан итгэдэг юу те янз бүрийн бурхан мөрөгдөг байсан бол энэ дэрэнгүүт өө Есүс бурхан минь гэж залбирдаг. Мань мэгзэн уншдаг байсан бол Библи уншдаг. Яг л ингэ зүгээр л юм солигдож байгаа боловч өөрчлөлт байгаа. Жинхэнэ өрх биш юм байна. Тэгэхээр нөгөө бид нар амьд бурханд итгэдэг гэдэг байгаа шүү. Амьд бурхан. Амьд бурхан үгсэн амьд бүх хүнийг хизээ шүүх тэр амьд бурханд итгэдэг гэдэг байгаа шүү. Амьд бурхан дээр ирсэн хүн яах вэ? Хуучин бүх хүнээ өхүүлээд шин хүн болно гэдэг байгаа шүү. Тэгтэл хуучин хүн үхээгүй хуучин хүнтэйгээ алхачил байгаа бол би шашинчдсан биш үсттэй гэж ийм бодол орж ирэх ёстой юм бэл. Тэрийгээ мэдэхгүй. Би итгэсэн шүү дээ. Яг ах дүүнэртэй итгэж юм. Би итгэвч Есүс тэгж болохгүй гэсэн гэл нэг л их үг мэддэг. Нөгөө нэг диалогтэй жинхэнэ үгээр ингээд мэдлэгээр ингээд бүр итгэцэрсэн. Бүр цэц болцсон. Тэгдэж шүү дээ Библиэр тэгж болохгүй. Тэгсэн мөртлөө яг л нөгөө цаанаар бичсэн болчихсон байхгүй. Дотроо нөгөө бүр илүү нөгөө нэг зүйлүүдийг чинь эзний үгээр өөрийгөө зөвтгөөл нөгөө тал буруудаж байсан бол нөгөө үгийг барайл зөвтгөөл бүр яг ийм шашинлаг байдалд орцсон байсныг
яг үгэн дээр цэвэр үгэн дээр ирж байгаа энийг мэдх юм билээ. Тэгэхээр яг ийм байдалд ч гэсэн орцсон байгаа хүмүүс байгаа бол би үнэхээр шашинлаг итгэгч байна уу тий? Би үнэхээр эзний замыг дагаад эзлөө яг бурхны үгийн дагуу амьдарч гинөө гэдгийг ч гэсэн бидний гэрчлэлээс бас ялгаад өөр дээр дүнэлт хийгээрэй гэж тий. Тий, түрүүний нөгөө ярьснаас нөгөө шашин гэж ярьсан буддын шашин би ч бас айгүй итгэж болохоос өмнө яг л зүгээр айгүй буддын шашин ичдэг одоо юу юм сүсэгтэн байсан гэх юм уу тийм. Тэнгүүл яг тэр суурин дээр Христийн шашин л орцсонсон. Тэнгүүл тэр нь болохоор яг зүрх нөгөө өөрчлөгдөгөө байдал нь шашин бол үргэлж нөгөө авахыг хүсдэг. Өгдөггүй. А бидний эзэн Есүс Христиас цорын ганц үгээ өгсөн. Өгдөг тийм. Тэнгүүл нөгөө ердөөсөө залбирал маань бас өгөөч. Энэ залбирал руу орсон дандаа. Бүх юмыг өгөөч. За би нэг ийм сайн юм хийгээд бурханд үйлчлэх юм бол бурхан намайг тэгэндээ. Зүгээр ч нэг бурханд 11-гээ бас өгөхгүй. За 11-гээ би өгж байгаа учраас нөгөө одоо Абель биш Каины өргөл болж исэн байна. Би өгж байгаа учраас биний амьдрал сайхан болно. Гэт дандаа ийм буруу зүрхний ёрын нөгөө зүрхний хандлагатай явсан байгаа. Бурхантай нэг баруун зүрүүгээр дандаа юм гэдэг тийм. Тэгсэн учраас та тэгэх ёстой. Гэл ингээд юм хандлагатайс. Харин гол бид нар яг энэ дэр юу гэхээр өсөг мөхөдөг сүнс ам өгдөг гэж байгаа юм. Түүнхэд бид нар яасан үсгээр яваад сүнс байхгүй зөвхөн үсгээр буюу теологоор явж исэн учраас бид нар амьгүй байсан байгаа. Амьгүй байсан нь яаж байгаа гэхээр бидний дотор гим нүглүүд алга болох байгаа байхгүй. Тэгээд бид нар гим нүглээ алга болгож чадахгүй байгаа учраас бид нар өөрсдөө яах нь би будад яваагүй харин би Христэд явж байгаа учраас би сүмд явж байгаас би аврагдсан. Би бурханд үйлчж байгаа учраас аврагдсан. Би магтандууд болж байгаа учраас аврагдсан гэж бодож байгаа. А гэтэл Лук 18-ийн 9-дэр сургаал зүйл фарисей ба татвар хурагчийн талаар гарч байгаа. Тэгэхээр бид нар юу хийжсэн гэхээр бид нар өөрсдийнхөө үйлсээр өөрсдөө зөвтгөжсэн байгаа. Яагаад тэгэхээр Есүс Христийн зөвтгөлөөр бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юу байсан гэхээр бид нар гимшээд гим нүглээсээ эргэх. Тэгээ Есүсийн зөвтгөлөөр зөвтгдөг. Энэ юу гэхээр Бурхны стандартын дагуу бид нар хийх ёстой байсан байгаа. Бурхан ямар арга замаар хий гэж энэ тэрүүгээр хийх ёстой байсан чинь өөрсдийнхөө арга замаар. Гэтэл энэ дэр одоо ингэж байна. Өөрсдөө зөвхт хэмээн өөрсөдөө итгээд бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зөвлөлийг айлтваа гэж байна. Тэгээд хоёр хүн залбирч идэг тийм. Нэгийг фарисей нөгөө нь татвар хураагч. Фарисей хүн зогсоод өөртөө залбирна гэж байгаа шүү бүр. Бурхан таньдаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг залхаа, шудраг бус, завхаа биш. Энэ татвар хураагч шигч биш. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод тэнгэр уул харж зүрхэлгүй. Харин цээжээ дэлсэн байж бурхан минь нүгэлт намайг өршөөгөч. Би та нарт хэлээ. Фарисей нь биш харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харав. Учир нь өөрийгөө өргөмжлөдөг бүгд номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгасад өргөмжлөгдөн гэж байна. Тэгвэл энэ дэр жинхэнэ шашинлах хүн жинхэнэ итгэгч хүн ялах гарч байгаа. Энэ дэр дахин 10-нд Каин Абель хоёр гарч ирж байгаа. Абель өөрийгөө гим нүгэлтэй гэдэг хүлэмжшүүлсэн байхгүй. Яг тэрэн шиг татвар хураагч өөрийнхөө гим нүгэлтэй гэдэг хүлэмжшүүд чин зүрх сэтгэлээсээ гимшсэн тэр зүрхнээс гарсан гимшил бурхан сонсогдож байгаа. Тэгээд бурхан тэр хүнийг зөвтгөж байгаа байхгүй. Яагаад бол тэр хүн бурханы стандартын дагуу хийсэн учраас. А гэтэл фарисей нь болохоор өөртөө залбираад бурхан би тэр хүн шиг биш. Би татвар хураагч биш. Тэгвэл одоо өмнө нь одоогийн Христ итгэгч нарыг харангуйтай би зөвхт ариун би сүмд явж байгаа зөвхт ариун эдгээр итгэдэггүй хүмүүс ариун биш. Энэ хүн яг фарисей хүн байгаа хэвээр. Яг адилхан. Тэгвэл яг энэгээр ч гэсэн хүн өөрийгөө фарисей байна уу, жинхэнэ татвар хураагч байна уу гэдгийг харах хэрэгтэй байгаа. Тэгээд дээрэс нь та өөртөө залбирснаар танд аврал ирэхгүй. Яагаад бол жинхэнэ бурхан залбирж бурханы арга замаар хийж ажил жинхэнэ аврал бурханаас ирнэ. Харин өөртөө залбираад байгаа хүн дээр аврал ирэхгүй шүү дээ. Тэр хүний чинь бурхан аврах гэдэг болохоос тэр хүн өөрөөгөө аврах гэдэг бас биш байгаа байхгүй. Тийм үстэй тийм. Тэгвэл одоо энэ хүн яаж вэ? Бурхан гим нүглээ хүлээн зөвшөөр гэж хахад энэ фарисей хүн би сүмд явдаг, би татвараа өргөдөг, би 11-ийг өргөдөг. Тэгвэл одоо цагт энэ хүн ямар хүн юм? Би сүмд явдаг, би магтандуулдаг, би үйлчилдэг. Яг ингэж явж байгаа хүн болж хувирж байгаа байхгүй. Би хүн ингээд фарисей болсон мэддэггүй мөлий. Яг ингээд жинхэнэ ингээд эзний гэрэл
Тэгээ үнэн орж ирж л тэрийг ойлгож ингэж нөгөө та нар үннийг ойлгож үнэн та нар чөлөөлнө гэж яг тэр зүйл бодтой болт юм л. Түүнээс би бол яг бодтой яг энэ фарисаа болсон явчихсан. Тэгтээ нөгөө хэлдэж шүү дээ теологоор сурлаа. Нэрэл ингээл маш их ингээл бурхныг яг мэдлэгээр л хайгдсан байхгүй юу? Оюун санаагаараа. Тэнгүүл ингээ бурхан бол сүнс гэд яг сүнсээр илэрхийлэгдэж, илчлэгдэж, сүнсээр ба үннээр тэгээ үнэн гимшил иржээж хүн чөлөөлөгдөж байгаа байхгүй юу? Тэнгүүл бүх теолог бас буруу гэж хэлээгүй те. Тийм учраас теологоо зааж байгаа одоо хүмүүстэй учрна байгаа шүү дээ. Тэр теологийг яг үнэн гэрэл дотор сүнсээр илчилтээр ингээд зааж байгаа бол дэлхийд маш олон тийм теологууд сайн теологууд байгаа тийм. Одоо Нандегч ярьсан төрөний нөгөө игэл жирийн энгийн байдал гэж байгаа шүү дээ. Тэнгуут амгаагчийн саяны ярьсан теолог одоо нөгөө фарисей болцсон байсан мэдгүй. Энэ хоёр маш гоё холбогдож явж байгаа зүйл нь юу гэхээр хэрвээ бурхнаас жинхэнэ илчлэлт ирээд бурхны жинхэнэ үнэн тэр хүнд тэр сүм чуулган зааж байгаа пасторт байх юм бол тэр хүн өнөхөр ойлгоцсон бол маш энгийн үгээр юм. Маш энгийн үгээр ойлгоцсон учраас. Гэтэл тэр хүн өөрөө ойлгоогүй учраас жинхэнэ одоо теологийн ялгаа гарч ирж байгаа. Жинхэнэ теолог нь буруу теолог нь. Тэгвэл жинхэнэ теолог үнэнтэй нийцж ирж штэ. Харин буруу теолог болохоор үнэнтэй нийцгүй яадаг гэхээр буруу теолог авсан хүмүүс айгуу төвхтэй үг ярьдаг гэж тайлсан дээ. Тэр хүнд үгээр энгийн үгээр ярьж чадахгүй байгаа учраас маш төвхтэй үг яриг сүм чуулганд ярьдаг. Гэтэл тэрийг сонсон хүн ойлгохгүй болоод ирэхээр би теологд явахгүй болохгүй нэ гэж боддог байхгүй. Тэрийг ойлгохын тулд теологд явж эхэлж байгаа. Сурахгүй би гүн илүү судлахгүй би болохгүй байна гэж өөрийгөө би ойлгохгүй гэж боддог. Дээрэс нь хамгийн амар зүйл нь юу гэхээр одоо маш олон итгэгч нар байгаа. Энийг бол өөрсдөө ч мэдж байгаа. Яагаад гэж сүм чуулганд сонсоод бурхны үгийг авчаад гараад мартдаг. Гараад хэрэгжүүлж чадахгүй. Тэгсэн чинь толинд хараад өөрийгөө толинд харчаад эргэж хараад мартдаг хүн юу гэж хэллээ? Мартамхай сонсгож байна. Гэтэл яг үүндээ ойлгохгүй байгаа хүн хэрэгжүүлж чаддаггүй. Гэтэл бидний бүтэнсээ өдөр болгон сүмд бурханд ирүүлж үгийг сонсуулж байгаа нь бидний дотор байгаа тэр шашинлаг байдлыг ертөнцөөс авсан тэр худал хуурмуудыг нураад жинхэнэ үнэн энгийн байдлыг бидэнд бурхан бүтэнсээ өдөр болгон сүмд зааж өгч идэг байгаа байхгүй. Тийм болохоор бид нар өдөр болгон бүтэнсээ өдөр болгон сүмд ирүүлж байгаа. Гэтэл бүтэнсээ өдөр болгон сүмд ирээд хуучин амьдралаасаа салах гад ирээд сууж байгаа хүн маш төвөгтэй өгөр яриад байгаа бол хүн тэрийг ойлгохгүй шүү дээ. Тэгээ гараа хэрэгжүүлэе гэж үнэхээр хүсэн ч яаж хэрэгжүүлэх юм мэдэхгүй. Тэгтэл дотроос нь гэм нүгэл нь цухаж гарч ирээд өөрийг нь удирдах хахад 9,000 эсэргүүцээд өөрийн хүч чадлаар дийлэхгүй яах нь дотроо тэмцэлдэж эхэлж байгаа юм. Одоо үнэхээр ийм асуудал та сүм чуулганд явж байгаа хэрнээ тэгээ бурхны үгийг сонсож байгаа Христ итгэж хийж байгаа хэрнээ одоо хүртэл гэм нүглээсээ салж чадаагүй байх юм бол та амьд бурхантай биш шашинтай учирсан байна. Яагаад бол бурхан биднийг гэм нүглээс салгадаг. Гэтэл ийм итгэгч маш олон байхгүй. Яагаад бол би өөрөө ч гэсэн тэрийг мэдэж байна. Бүтэнсээ өдөр номлол сонсож гараа авч байгаа юу ч санддаг. Тэгээд хэрэгжүүлж чадах юу хэрэгжүүлэх юм мэддэг. Гэтэл миний дотор тэр буруу зүйл гараад байгаа Библи уншингууд наа чи буруу болчихж байгаа байхгүй. Тэрсэлтэн. Маш их тэрсэлтэн. Бурхан болохгүй гэлчээддэг. Гэтэл миний дотроос өөрөө ирэхгүй тэр гарч ирээд намайг дийлээд бурхны үгийн эсрэг зүйл хийлгэж байгаа. Тэгвэл би тэн дээр зовж эхэлж байгаа байхгүй. Тэрсэлтэн шаналж эхэлнэ. Хүнд хэцүү байдал орж байгаа. Харин гэтэл сүүл рүүгээ тэр нь яа тэгэхээр хатуураад за би сүмд явж байгаа юм чи бурхан надад туслах байлгүй дээ. Тэ бурхан сүмд явж байгаа юм чи би үйлчилж байгаа сте. Энд яах нь миний дотроос гарсан өөрийгөө зөвтгөх гэсэн өөрийгөө тэр нөгөө миний өөрийн зөвхт байдал үүсээр харагдах гэсэн зүйл гараад ирж байгаа байхгүй. Түн яг энэ дээр би яг ингэж 4-5 жил явж байгаа. Гэтэл би яг одоо энэ сүмдээ ирээд жинхэнэ бурхан дээр уулзаад юу мэдэрсэн гэхээр надаас гарсан би бурханы үгийг сонсон ч буруу гэдгийг мэдээд байгаа хэрнээ би гимшгүй гацсаахгүй. Яагаад бол шашин хүнийг гимшүүлээ байлгачдаг. Гимшлэхгүй болгочдаг. Тэгсэн чинь миний дотор гимшил төрөхгүй. Би яагаад гимшихгүй байгаа юм болоо гэж маш их бодож байгаа. Гэтэл надаас гарсан хамгийн ихний сүнс юу байсан гэхээр хуйлархаг байдлын сүнс гарч байгаа. Тэр юу гэхээр намайг дүрм журмыг дагдаг шашны нэг хөлбөр нь багхгүй. Шашны сүнсний зүгээр л нэг хөлбөр нь хуйлархаг байдал. Яг нь би 10 хуулийг өөрөөрөө хийх гэж оролцсон байхгүй.
Тэгээ би тэндээ зүдэрсэн баг. Тэндээ зүдрээд унсан. Тэгээ тэн дээр маш их буруутгал янз янз. Тэгээд миний дотор бүр надад зүүд иржсэн. Шашин одоо ингэдэж нэрэ жинхэнэ амьд бурхан Христийн сүмийг онгон сүд бүсгүй гэж нэрлэлсэн. Гэтэл нөгөө талд завхаа юм гэж гараад байдаг тийм. Гэтэл завхаа юм болохоор яг үүнд бол жинхэнэ тэр бурхны сүмийн эсрэг байгаа хуурамч Христийн шашин юм байлаа. Яагаад тэгэхээр Библи итгэгч хүмүүс зориулсан ном. Гэтэл энэ дэр гарч байгаа тэр гим нүгэл үлдчихэж байгаа хүмүүс та нар биш шүү гэж ойлголцсон байгаа байхгүй. Харин энэ хүн итгэдэггүй хүмүүсг ойлгоцсон. Тэгвэл би тэр хулгай яаж байгаа хүмүүсийн чинь тэр буруу зүйлхөө хийж байгаа тэр фарисе хүмүүсийн чинь итгэж биш хүмүүс гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэгвэл зөвийг хийж байгааг нь өөрийгөө гэж бодоод байгаа. Тэгэхээр чи би өөрийгөө зөвдөх нь аргагүй болчиход байгаа байхгүй юу? Гэтэл үгүй ээ. Жинхэнэ тэ амьд бурхантай очроогүй Христийн шашин тэр бол шашаа. Энэ бол жинхэнэ завхаа юм гэж байгаа. Яагаад завхаа юм болчих вэ? Тэр гим нүгэлтэй завхаардаг. Тэгсэн хэрнээ бурхны сүмж болгонд явдаг. Христийн нэрэн доор гим нүгэл үлдэж өөрөө оюун бодлоор явдаг. Тэнгууд тэр яг завхаа юм болчих واخ. Гэтэл надад ирсэн зүйл нь юу байсан гэхээр онгод цэвэр Христийн сүд төсгийг эсрэг нь юу байсан гэхээр тас хар хувцтай хав хар эрэгтэй хүний сүд бүсгийн хувцс өмссөн эрэгтэй хүн. Бүх юм эсрэгээр байгаа хэвээр. Онгон цэвэр Христийн сүд бүсгийн хүмүүс тэр маш гоё юм ихтэй надад. Цэвэр цагаан те хорвын даашинцтай. Гэтэл миний зүйдэнд орж ирсэн зүйл нь юу гэхээр хар арьстай эрэгтэй хүн хурмын сүд бүсгийн хувцс өмссөн. Юпхэн богинохон те цаанаасаа тийм завхаа эми тийм эрэгтэй хүн байгаа байхгүй. Энэгээр надад чиний явж исэн сүм чуулган чи ийм зүйлтэй учирсан юм а гэдгийг харуулж байгаа. Энэ бол жинхэнэ янх юм байхгүй. Тэр Христийн цэвэр сүд биш шүү. Тэгтээ их сонирхолтой зүйл нь юу гэхээр би Христийн сүм чуулганд явж исэн шүү дээ. Атагүй харин тий одоо энэ дээр аюу асуудал байгаа байхгүй. Мэдээж ингээл явж исэн зүйлээ өгөөсөх аюу хэцүү байсан. Тийш дээ. Гэхдээ л зүгээр штэ. Зөв штэ. Би зөндөө явсан. Зөндөө би бас ингээд хүчнөө одоо ингээд хүндэлжсэн хүмүүсээ багш нараа тий надад хичээл зааж ирсэн бүх юм би буруу гэж өгөөсөх надад үнэхээр хэцүү байсан. А гэхдээ яг эзний яг үнэн илчлэгдэхэд бол энэ суур нь үнэхээр хул хуурмаг байсан учраас шашин байсан учраас тэрнээс татгалзахаас аргагүй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь маш их одоо яг үнэн дээр ирэхэд бид нар яг Библийн дагуу хавчлага амсаж байгаа нь үнэхээр бид нар зөв зам дээр зөв явж байгаа яг илэрхийлэл байгаа байхгүй. Амен. Тэгээд тэр төвөгтөө нөгөө болгоод байгаа тэр нөгөө теологийн одоо мэдлэгээр төвөгтөө ингээ хүмүүсийг одоо төвөх ойлгуулахгүй энгийн игэл зүйлийг ойлгуулахгүй байгаа зүйл нь болохоор тухайн номлогч өөрөө бас яг шин тулан болоогүй, шинжлэгдээгүй, сүнслэг зүйлийг яг ойлгоогүй учраас бурхнаа зөв таниагүй учраас нөгөө сул талаа нөгөө өөрийнхөө одоо цул талыг хаахын тулд мундаг мэдлэгтэй мундаг шүү гэж харагдуулахын тулд тэр их мэдлийн одоо төвөгтөө тэр теологийн одоо үгээр ярьж алхалдаг байгаа. Би төрөл тийм. Тэр энэ хэлэхгүй шүү дээ. Энэ шашинлаг амьдрал руу оруулж байгаа энэ бүх зүйлсийн юу л биш нэг шашинлаг номлол. Шашинлаг номлол нь нөгөө цолонг номлол те цэвэр ирэл байдлаар хүний оюунхаа оруулж цолон. Энэ нь хүний сэтгэл, хүний оюун бодол нөлөөлж чаддаг шашинлаг. Тэгээд хүний сэтгэл, оюун бодол хүчтэйгээр нөлөөлөд тэр шашинлаг байдлаа шашинлаг одоо тэр суурийг суулгачдаг юм. Тэгэхээр нэг хүний сэтгэл, оюун бодол нөлөөлж байна гэдэг чинь айгүй олон хүнийг татж байгаа зү. Тэнд айгүй олон хүмүүс татагддаг. Үнэхээр явж чаддгүй. Тэндээ байгаад л гэдэг те. Тэгээд та нар ингээд өөр ишээс өөр сүнстэй өөр нэг маш төвчдөг штэ гэдэг бид тэр мэдэрсэн. Тэгэхэд яг жинхэнэ тэрийг яг бурханд андуурчдаг байхгүй. Яг жинхэнэ цэвэр ариун сүнсээр удирдуулсан, бурхнаар удирдуулсан чуулганы тэр пастор агч нарын тэр номлсон хүний оюун бодлын тэр бат цайз хэрмүүдийг нураан. За тэр хүний тэр сэтгэлийг тэр бурхны үг бол хоёр талдаа эртээ амьд шилэмжтэй тий нуус чөмдийг сал нутар олдог сүнс сэтгэлийг нь ялгаа салгаад өгдөг тийм үү. За тэгээд тэр хүмүүсийн сүнсээр нь өгчл. Сүнсэнд нь хурч үйлчилдэг. Сүнсээр нь үйлчилнэ.
зөвхөн сэтгэл бодол сэтгэл зүрхээр биш байгаа байхгүй. Тэг яг энэ Христ итгэгчийн амьдрал одоо галаад номдор бичсэн байдаг шүү дээ. Мөнх галаачуудаа та нарыг хэн ховсчих вэ? Та нар сүнсээр эхлээд махан баяр төсгөл болно гэж юу гэдэг шүү дээ. Тийм үү? Тэгвэл Христ итгэлийн амьдрал маань сүнслэр гоё эхэлчихэд яг Бурхныг таньж мэдчихээд эргээд шашинлаг байдал руу орох боломжтой байгаа байхгүй. Энэ нь бүр тэр Галаад ном дээр одоо тэр Паулийн үед байсан байгаа байхгүй. Паул үед отооч гэсэн байгаа тийм ээ. Эргээд махан бие руугаа очдөг. Эргээд шашинчдаг. Энэ нь л нөгөө шашинлаг номлол, шашинлаг хүний оюун ухаан, хүний бодол, хүний санаа орсноор болоод тэр номлыг сонссноор болоод тэр хүмүүс нөгөө өөрчлөлт нөгөө тэр юмнуудыг нураагаад буцаагаад шашинлаг орно. Тэр бүр амар баста. Эндээс харахад хүн аврагдаж итгэвч болсон ч хуурдах боломжтой гэдэг хамгийн баталгаа байгаа байхгүй. Яг л бид нар ч гэсэн анх итгээд бурханд итгэж явж байгаа сүл рүү хуурдагдсан байсан шүү дээ. Гэтэл энэ дээр бас юу гарч ирж байгаа хөө бид нар анх Библийг уншихад хүн хамгийн сайн ойлгоно. Итгэвч биш хүн хүртэл Библийг уншаад шууд ойлгодог. Яг тэгвэл худлаа яж болохгүй биш дээ хулгай яж болохгүй мэн гэдэг энгийн зүйлүүд ойлгож байгаа байхгүй. Гэтэл эхэндээ ойлгож исэн номлоо сүүл рүүгээ ойлгохоо болоод ирдэг. Гэтэл энэ дээр яг жинхэнэ сая нандагч хэлсэн чинь тэр өдөр болгон те бүтэнсэ өдөр болгон очиж сонсчихсан номлууд нь хүний тархинд ингэж суулгагдсан байгаа байхгүй. Ингэж суулгагдсан. Ингээд шашинлаг итгэгч гэдгийг төрүүлээд байна. За тэгэхээр шашин гэж юу вэ гэдэг тодорхойлтыг бид нар Библийн даваа хэллээ. Шашинсан байгаагаа яаж мэдэх вэ? Энэ дотор байхдаа ямар байсан талаараа бас ярьлаа. Одоо тэгвэл би гэрчлээ 3 хэсэг тоохыг хүсэж байна. Одоо 3 дахь хэсэг буюу хамгийн сайн мэдэн энэ шашинлаг байдлаас гарах боломжтой юу? Яаж гарах вэ? Гарцсан юу юм бэ гэдгийг бид нар хэлхэн зүйтэй хаа. Бид нар гарсан хүмүүс тий гарч чадж болж байна. Энэ яаж гараад ирвэ? Нэгчлэг юм биш. Хүн дарамт үүссэн хүмүүсээ бүгд над руу би таныг амрая. Миний буул гаргах гэж байна. Энэ үгийг сонсоход үнэхээр сайхан тий бол за эзэн дээр бурхан дээр Христээр ирчихэл энэ их олон ачаа дарамт энэ зүйлүүд бүр сайхан болчих юм байна. Надаас авагдчих юм байна гэд анх иржсэн тий. Сүүлдээ ингээд удаа явах тусам нөгөө ачаа дарамт бүр илүү ингээд хүндэрсэн юм шиг. Яагаад гэхээр болохгүй гэдгийг бүр илүү сайн мэдээд нь штэ мэдээд тий. Бурхны шүүлтийн дав, бурхны нүгийн шүүлтийн дав мэдээд гисэн бүлээ энийг хэрэгжүүлж чадахгүй болохоор ахаад бүр илүү өөртөө ялгааг тэгээд бүр нөгөө дарамт нь бүр ихсээд хүмүүсээс ирэхдээ чи эзэн бурхан чинь тийм л юм бол тийм гэд бүр бүдрүүлэх чулуун болоод бүр ингэ явцсан байхгүй. Тэгээд эренгүүд яадгүй гэхээр нөгөө хоёр нүр чиг нөгөө барьсан амьдрал эхэлж байгаа байхгүй. Хоёр нүр гаргаад хүмүүс яаж Есүс дээр тэ ирсэн гэдгээ цэвэр ариунаа харуулах гэдэг. Тэгсэн мөртлөө өөрөө худал өөр дотор ямар ч зүг зүйл байхгүй. Яг ийм хоёр нүрийн амьдралаар яг барьсан амьдрал эхэлж явж байгаа байхгүй. Тэгээд яг энэ зүйл дээр жинхэнэ цэвэр үг та нарын дотрыг онгожж уваагаад гаргаж ирнэ гэж бас тэгээд цэвэр үгээр ороод ирэхэд хамгийн түрүүн өөр л үг альж бүр зовж тэрийг гаргахад тэр ингээд тагтарсан тэр зүйлүүдээ гаргахад маш хэцүү өвдөлттэй байдаг тийм. Тэгэхээр тэр юу цэвэрлэхүүгээр эзний цэвэр үгэл цэвэрлж эзний цэвэр номлол холцгүй ямар ч холтгүй номлол цэвэрлэн цэвэрлэхдээ яг уу гэхээр биднээсээ шалтгааллахгүй. Тэр чинь өөрөө нөгөө бурхан үгээ батлаад үг та нар дээр ихэд та нарыг чөлөөлнө гэсэн шүү. Тэгэнгүүт нөгөө бохор сүнсүүд биднийг тэгсэн чинь сүнслэг зүйлүүд байгаа байхгүй. Тэгж давсан тэр чөтгөрүүдийг бурхан өөрөө биднээс гаргаж цэвэрлж байгаа байхгүй. Ариун сүнс бид өөрснөө энийг зөв байх ёстой, би худал хэлэхгүй байх ёстой гэж урд нь ингэж яах ёстой гэж үгийнхаа дагуу өөрөө тэрийг худал хэлэхгүй гэж хичээж ахаад тэрийгэ чадахгүй болохоор дахин дарамтанд үүсгэжсэн бол цэвэр үг цэвэр номлол дээр ирэхэд тэр үг бидэнд ороод ирэхэд ариун сүнс туслаад өөрөө ариун сүнс ингээ бидэнд туслагч болоод ирж байгаа байхгүй. Тэр чигээр хүн болго гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Өөрөө урд нь би тэхгүй шүү өстө би хоёр нүр гахгүй чадахгүй хизээж чадахгүй. Тэгтэл ариун сүнс туслаад ирэхэд яг угаасаа нөгөө хилцэн байгаа зүйл ингээ хэлэхэд тэнгууд ариун сүнс дотор чи хилчлээ штэ. Тэ эхний үед чи ахаал энийг хийчлээ штэ гэдэг энэ зүйлийн мессеж өгөж ариун сүнс тэг сүнс бидний дотроос яаж эхлэн гэдэг шиг юм биш. Тэнгууд
эзэн минь уушлаараа гэж буцаад эзэн дээр ингэж ирээд ахиад дараад нь хийхэд хэлгээд Есүс зайл сатанаа те би ингэхгүй би цэвэрлэгсэн гэж ингэжээж бид нар тэр хөнгөн болгох чөлөөлөл эсний тэр эрхчлөө нь гардаг. Амен. Яг гоё л дээ. Одоо нөгөө цэвэр үг гэдгсэн шүү дээ. Бурхны үг цэвэр гнөрөө жинхэнэ тэр хурц сэлэн байгаа байхгүй. Жинхэнэ цэвэр тэр нөгөө үгээр дамжуул хурц сэлэн бидний дотор ороод тэр зүйлүүдийг салгаж штэ. Тэр мэдээж өвдөн штэ чөтгөрүүдийг салгаж чинь те. А гэтэл цэвэр үг холимог болоод ирэхээр эргүү болоод ирчих. Эргүү юм чинь бидний дотор байгаа гин нүглүүдийг салгаж чөтгөрүүдээс бид нар салгаж чадахгүй. Тийм учраас бурхан өгдөл фарисеучуудын хөрөнгнөөс болгоомжл гэж байгаа байхгүй. Тэгвэл эндээс яаж гарах вэ гэхээр бас хэлсэн те. Энд дээр байгаа нэг арга нь бид нар фарисеучуудын хөрөнгнөөс болгоомжлох хэрэгтэй байна. Хэрвээ буруу үгийг аваад байх юм бол бид нар буруу үг дотроо л амьдраад байна. Яг тэгэхээр буруу үгийг бид нар авч ирсэн учраас миний одоо Библийг унших ч юм уу те жинхэнэ үннийг сонсох үед миний толгойн дотор хамгийн түрүүнд ажиллаж исэн юм юу гэхээр миний оюун бодол төрүүлж ажиллаадсан. Яг бол би тэр үгнүүдийг тэр оюун бодлороо ажиллаад сурцсан байгаа байхгүй. Оюун бодлороо ажиллаад сурцсан хүн жаахан бурхны үг ариун сүнс юу гэх нүү ариун сүнс хэлдэг үг мэдэхгүй. Зүгээр тархиараа бодоод тархиараа бүх зүйлийг хийж байгаа. Эсвэл тэр шашинлаг сүнсэнд төрүүлж ажилладаг. Яаж гэхээр шууд ууралдаг. Наач биш штэ, буруу штэ. Наадах чинь итгэдэг хүмүүс хэлсэн штэ. Чи биш штэ. Энд чи яаж ариун сүнс биш. Тэр шашинлаг сүнс. Эсвэл тэр миний авсан тэр фарисей хөрөнгө миний дотор хамгийн түрүүнд ажиллаад байгаа нь хэлбэр ногоод байгаа байхгүй. Гэтэл фарисеучуудыг ингэж хэлж байгаа байхгүй. Мойсегийн хуулийг хатуу чанд баримталдагч ихэд шашинцсан юудэчүүдийн бүлэглэл гэж байгаа. Шашинцсан гэдэг үг Библиэлд байгаад тэр хүн Христ итгэж хүн шашинчих боломжтой байгаа байхгүй. Бас тэгвэл хүн энийг уншихад би фарисей биш би шашинжаагүй гэж болно те. Гэтэл нөгөө талд нь юу гэж гардаг садукейч гэдэг байна. Садукейч нь Христ чуулганы ихэнх үед юудэчүүдийн дунд тогтож байсан сайн мэдээний үннийг үүсгэж язгууртан гарал шашны бүлэглэл. Шашны бүлэглэл ганцхан фарисей байдаг юм шүү дээ. Бурхнаас биш бүх бүлэглэл шашны бүлэглэл болж тарах гэдэг шүү дээ. Ямар нэгэн байдлаар бурхны үннийг үүсгэж байгаа бүх бүлэглэл шашны бүлэглэл болж байгаа. Цаана нэг юмсан тий. Одоо нөгөө фарисеучуд гэдэг яриад байгаа шүү дээ тий. Тэгвэл нөгөө тэр хуулийн багш нар итгэгчдэд яг бурханд итгэдэг. Яг одоо юуны одоо тухайн үед синагог одоо сүмийн одоо ахлагч удирдагчид байгаа шүү дээ. Тэгвэл тэд нар яг үйлсээрээ бид нар ингэсэн юм чигээд өөрсдөө зөвтгөөд тэгээ яг нөгөө ариун сүнс ирээд Иесусийн ирээд сайн мэдээнд итгэхгүй сайн мэдээнд бүр игдүүцээд сүнс нь игдүүцээд чөлөөлөл дэлгэрэл болоод ингээд жинхэнэ ингээд сайн мэдээний номлогчдыг хавчж байгаа хүмүүс чинь тэд нар байгаа шүү дээ. Тэгвэл энэ чинь яг хоёр сүнсний тэмцэл болоод байгаа байхгүй. Тэгээд одоо яг одоо үеийн Христ итгэлийн одоо чуулгануудын амьдрал бол юу болчиход байна гэвэл яг л тэр хуучин гэрээний одоо фарисей багш нар шиг л тэр гимдэ очиж ялгаа нь юу вэ гэвэл шинэ гэрээний бид нар итгэжтийн ялгаа бурхан Есүс Христ ирээд бидний нүглийн өмнөөс зовлогдоод тэр үхээд 3 хоногийн дараа дахин амьдлаад ирээд явахдаа би яасан та нарт ашигтай та нарт туслагчийг өгнө гэж ариун сүнсийг биднэрт үлдээсэн. Ариун сүнс бол эцэг хүү ариун сүнс гурал бурхны яг нэг зүгээр л бурхны сүнс өөрөө ариун сүнс. Тэгэхэд Христ итгэл шашинчсан амьдрал чинь ердөөсөө бурхныг ярьж гэн Есүсийг ярьж гэн ариун сүнсийг бод ингэсэн биз. Одоо Монголын Христ итгэлийн суурь бол тийм юм билээ. Би эргээд номлолоо ингээ ажиглаад эргээд ингээд номлож исэн ингээ багшаахаа үгийг сонссон чинь ариун сүнсийг ярьдаг юм л. Ариун сүнстэй байж хүн шашнаасаа ариун сүнсийг одоо ариун сүнсний тэр илчлэлтээр ариун сүнсний тэр удирдлага ариун сүнсний сүнсээр дахин төрсөн байж хүн яг тэр шин амьдрал руу шин одоо тэр жинхэнэ одоо мөнхийн амьдрал аврал руу орж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гол зүйлийг нь ингэсэн байгаа байхгүй. Тий. Энэ дээр одоо ингэж 3 зүйл гэдээ ирсэн шүү дээ. Тэнгууд чөтгөр энэ дээр яаж хуурдаг 3 шатаагаад байж болох байхгүй. Яг тэгвэл хамгийн анх бурхтыг мэдгүй хүн дээр хуурж байгаа. Шүтэн шүтдэг зүйл энэ чинь бурхан гэтгүүлсэн байгаа.
хиймэл шүтэнүүдийг тий уул ус чинь шүтэн шүү, ээж чинь шүтэн шүү гэж хэлсэн байгаа. Энд чинь бурхныг мэдгүй хүнийг хуурж байгаа байхгүй. Гэтэл энэ дээр яг амьд бурхан дээр уулзсан хүн дээр яадаг гэхээр амьд бурхан дээр уулзсан хүн чинь бурхан чи хиймэл шүтэн биш үнийг ойлгочлаа шүү дээ. Хурд төлөхгүй. Гитромч Есүс гэж ярьсан тий. Тэгвэл энэ дээр яадаг гэхээр хуурамч Есүс нь сүм дотор нь хуурамч Есүсээр хуурдаг байгаа. Христийг сайн мэдгүй хүн дээр хуурамч Есүсээр хурдаг. Тэр нь болохоор сайн мэдээгээр дамжиж хугтдаж байгаа байхгүй. Жишээлбэл сайн мэдээ загалмаа дээр Есүс чиний төлөө тий цовдлогдоод чиний гмийн төлөө гэж байгаа шүү. Тэгээд дахин амьлсан. Энэ бол жинхэнэ сайн мэдээ байгаа байхгүй. Энэ жинхэнэ сайн мэдээгээр жинхэнэ Есүс ирэх ёстой байтал чи Есүст явах юм бол чи амьдрал чинь дэвшлэнэ. Энэ бол хуурамч. Энэ хуурамч сайн мэдээ болчихж байгаа. Тэнгууд энэ хуурамч сайн мэдээ дээр хуурамч Есүс ирчих байгаа байхгүй. Гэтэл за ингэж нэг хуурдах боломж байна. Дахиад нөгөөх нь юу гэхээр Есүс их мэддэг тий. Есүс миний төлөө загалмаа дээр сурсан гэдэг би мэддэг. Гэтэл ариун сүнсийг хуурдаг. Ариун сүнсийг мэдж байгаа хүмүүсийг яаж хуурдаг вэ гэхээр ариун сүнс жинхэнэ тэр үнэн боддог гэдгийг ойлгохгүй ариун сүнс байдаг шүү гоё шүү. Гэхдээ дандаа цаана өөрийнхөө оюун бодлоор явж байгааг нь ариун сүнсийг ойлгуулчихдаг. Түнгод хүн энэ дотроос нь ярьж байгаа зүрийн сүнсийг ариун сүнс шүү дээ хуурдчихж байгаа байхгүй. Түнгод энэ жинхэнэ нөгөө төрөлсөн шүү дээ. Нандагч хэлсэн хуурамч Есүс, хуурамч ариун сүнс нь ялгаанд гараад ирж байгаа. Яг бол ариун сүнсийг сайн таньж мэдгүй байгаа хүн дээр ийм хуурдагдал явагдаж байгаа. Түнгод энэ дээр бид нар жинхэнэ ариун сүнс ямар байд юм болов гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгжээж бид нар тэр зүйлүүдээс гарах нь шүү дээ. Бид нөгөө махбодын дагуу алхадагч, махбодын дагуу дайтдаггүй. Бидний толдоо зэвсэг бол махбодынх бус харин ялагчгүй ялж чадах бурханы хүчит зэвсгүүд юм гэж болж байна. Тэр хүчит зэвсгүүд нь юу вэ? Тэр хүчит зэвсгүүд нь бурханы эзэн үг. Үг дээрээ дамжуулж ажилдаг ариун сүнсний хүчит ажлууд нөхцөл ажлууд. Тэгээд бид тэр цэцэрхэл батамнал тэр бат цаажаад худал хуурмаг тэр бажуудыг хүний оюун бодол босгосон тий оюун бодол суулгасан байгаа тэр цаажуудыг нурааж бурхны мэдлэгийн эсрэг тэр бардамнал тэр сайхад өөрийгөө одоо зөвтгдөг бардамнал нь шүү дээ. Бусдад өөрийгөө харьцуулаад би ингэ зөв явж байгаа шалтгаан бүх бардамналыг устгаад оюун бодлыг Христийн дуудлагатай байдлаар ослоодог. Энэ бол сүм чуулганы үйлчлэл. Энэ бол сүм чуулганы тулаан. Тийм ээ. Ингэж сүм чуулган ингэж цэвэр игэл энэ номлолоороо ингэж тулалдаж итгэгч нарын тэр суулгагдсан худал хуурмаг хаан хэрэн бат цаажуудыг нураагаад тэр баатамд бүрийг нь бурханы мэдлэгээс үгийн эсрэг бүх баатамд бүрийг бусгаад оюун бодлыг нь Христийн дуулууртай байдлаар ослоожээд бид нар шашинлаг байдлаас гарна. Шашинлаг байдал гарах арга зам мэдээлэл юм. Тэр одоо тэр хуучин тэр шашинлаг суулгагдсан бүх тэр ёрм юу вэ? Гим нүглээсээ салхаас салж чадахгүй байгаа юу вэ? Бүх зүйлээсээ бид нэр ингэж л салж чадна. Тэр таны явж байгаа сүм чуулган, яг бурханаас томдлогдсон пастор, бурханаас одоо тунхаглаж байгаа тэр цэвэр эгэл сайн мэдээ тэр үгийг тунхаглаж байна уу? Тэр номлыг дамжуулж байна уу гэдгийг айгуу сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд бид нар мэддэг. Би бол одоо 10 хэдэн жил Христэд ирэх гэж явсан. Мэдэхгүй л явж байсан маа. Нөгөө л аимшигт шашинлаг энэ мэхлэгчийн сүнс нь мэхлэгч гэсэн Есүсээ өөр Есүс яриад нөгөө сайн мэдээ өөр та магтаал бүх зүйл маань одоо ингэж явж байсан байгаа. Энийхээ мэддэггүй. Энээсээ өөрөө гарах ямар ч боломж байхгүй. Энэ бол Бурхны нэгүслэр ирнэ. Нандин цэцэг би өөрөө сайн хичээж явж байгаад би энэ шулган дээр ирээд Бурхан намайг ингээд жинхэнэ үннийг мэдүүлсэн юм үгүй байхгүй юу? Үгүй Бурхны нэгүслэр ирнэ. Тэгвэл олон тогш тэгвэл нэгдэн гой тэгвэл өгөх. Өөрөөгөө даруусга, өөрөөгөө шатга. Бид нэр сүнсээр эхэлчихэд махан биеэр төсгөл болох ийм эрен үйл амьдарч байгаа шүү дээ тий. Үргэлж өөрийгөө шалга, явж байгаа сүнс чуулганаа шалга, өөрийгөө шалга, сүнсээр шалга, ариун сүнсээр дахин төрснө үү гэдгээ шалга, ариун сүнсээр удирдуулж байна уу гэдгээ шалга, ямар сүнс чуулганд явж байна уу гэдгээ шалга, үгийг шалга, сүнсийг шалга, бүгдийг шалга. Энэ бүхэн чинь бид нар жинхэнэ зам үнэн амруу явж байна уу гэдгээ мэдэх арга зам. Одоо энэ дэр аим чухал юм ярьж байгаа. Тэгвэл сүм чуулган хамгийн чухал юм байна. Тэ? Тэнгууд энэ дэр яадаг гэхээр чи болохгүй байна гэдэг үгийг хүмүүстээ өгч байгаа байхгүй. Энд хүмүүс болж байна. Чи л өөрөө болохгүй шүү дээ. Чи чадахгүй байна гэдэг үгээр хүмүүсийг юу яаж байгаа байхгүй хүлчин. Тэнгууд энэ Библиэлд бас
чуулган гэдэг нь Христ итгэгчдийн цугларалтыг шинэ гэрээнд бол экклесиа гэдэг нь дуудагдсан хүмүүсийн чуулган гэсэн утгатай. Энэ нь альва байшин сав биш харин итгэгчдийн цуглаан юм гэж байгаа. Тэгвэл 2 3 хүн тэнд цуглахад бурхан байна гэсэн чинь тэр нь өөрөө сүм чуулган болно гэж байгаа. Гэтэл сүм чуулган тэгвэл аюул чухал байхад жинхэнэ итгэдэг хүмүүс хамтаа зөвлөж сүм чуулган болох юм байна. Тэрээс бол байшин тэр сүм чуулганд явжснараа би жинхэнэ сүм чуулганд явж гэнэ гэж хүн бодож болохгүй байхгүй. Нүсэл бас ингэж бодож байна. За тэгвэл ийм сүм чуулганда явангаа би өөрийгөө засчих л та гэж хүн бодож болох байхгүй. Тэ? Би ингээд эндээс өөрчлөгдчих л та. Эсвэл би ингээд гимшээд ингээд эргэл л та. Гэтэл тийм бах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл бурхан та нар ертөнцөөс тусгаарай гэж хэлсэн шүү дээ. Сүм чуулган бурханы тэр гоё зүйлүүдийг ертөнцийн рүү тараах ёстой байтал яг өндөө сүм чуулган дотор бурханы тэр цавир хайрын зүйл ертөнцийн рүү гарах ёстой байтал тэр ертөнцийн бохор зүйлүүд сүм чуулганд ороод ирсэн байгаа байхгүй. Гэтэл тэнд сүм чуулган бохордоод ирж байна гэдэг чинь та тэр газар 1000 байлаа гэд цэвэрлэхдэггүй. Тийм учраас хамгийн түрүүнд хэлсэн те жинхэнэ дуудагдсан хүмүүсийн цугларалт гэдэг чинь та жинхэнэ итгэгч нартай тэр сүм чуулганд очих нь хамгийн чухал. Яг бол сүм чуулган та анханасаа Христэд итгэжж орж ирэнгүүтээ шууд Христийн сайсан парсай бас болоогүй. Яг бол итгэвч биш байжгаад сүм чуулганд явсаар агаад парсай болж байгаа байхгүй. Тэнгууд яг тэрүүнтэй адилхан та буруу сүм чуулганд явсаар агаад парсай болж байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд зөв сүм чуулганд явах нь таны хийх хамгийн чухал зөв зүйлүүд. Чуулганаа хамгийн зөв сонгох хэрэгтэй. Тэрнээс гэр ойрхон сүм чуулганд явах шээ. Гэр ойрхон сүмд явна гэж яриад байгаа байхгүй. Эсвэл удаан явсан. Би анханасаа энд байсан учраас гэж яриад байгаа. Энэ миний одоо баг чамааг ингээ яасан гэр чинь те. Эсвэл тэр пастор ахлагч нар миний баг сүнслэг аав ээж гэж яриад байгаа байхгүй. Гэтэл бурхан бидний эцэг гэж ярьдаг штэ. сайхан хүн байдаг манай пастор энэ төр гэж те. Манай чинь нэг тиймэрхүү Альтаа штэ. Сайн хүн учраас энэ хүн намайг өнөөдөр сайн мэдэн дуудсан авчирсан. Би олон жилийн сүмд энэ сайн хүмүүс байдаг. Сайн хүн гэдэг нь яг таны бурхантай уулзруулж байгаа, аварч байгаа, авралж өгтөлж байгаа тийм. Тэн дээр бас нэг алдаа нь яг нь алдаа нь болохоор бурхан дуудсан бахад бурхан дуудаа тэр хүн дээр очисон. Бурхан дуудаа сүм чуулганд очиулж яхад тэр хүмүүс юу гэж боддог вэ? Энэ хүн намайг дуудсан. Энэ сүм чуулган намайг дуудсан учраас энд би явах хэвээр эндээс би эхэлсэн учраас гэж боддог. Тэр шүү дээ. Тийм. Тэр хүн жинхнээсээ бурхан таагаагүй гэдгийг хайрлаж байгаа байхгүй. тэрийг нь болохоор яагаад гэвэл өөрийн одоо хүний өөрийн бодол санаагаараа одоо бодлоороо өөрийнхоороо хүнийхээр байгаа тэр хүмүүс хөдөлгөөн тэр газар тэр хүмүүсийг одоо тогтоон барих тэр одоо үгээ одоо суулгачихсан байхгүй. Яагаад гэвэл та нарын одоо анхны ирсэн анхны сүм чуулганаасаа явж болохгүй. Та нар гэрээсээ гэр орноосоо явдаггүй шиг те ингээд бидэртээ үргэлж холбоотой байна. Аав ээжээсээ бүрэн тасардгүй шиг холбоотой байх ёстой. Бурхан дээр очиочлоо. Тэгээд дээр нь хэрвээ та бурхны одоо таслагдсан хүмүүсийн эсрэг, бурхны сүмийн эсрэг тэслээд сүмээсээ явах юм бол та нар аюултай шүү. Айцаар удирдаг. Хэрвээ айцаар удирдуулж байвал тэ эргэлзээ, айдас тэгээд ямар нэгэн одоо дарамт байгаа бол та үнийгээ шалгаараа. Ариун сүнс эцэг хүү ариун сүнс хизээч хүнийг дарамтлж, хизээч хүнийг айцаар удирдаггүй. Тэр бол эрхчлөөний эрхчлөө бидэнд өгсөн. Амар тайвныг өгсөн, хайрыг өгсөн, баяр хөөргийг өгсөн, зөвхт байдлыг өгсөн тийм ээ. Тий. Амин. Юм хүлээсэн байлгадгүй маа тий. Тэгээ бас энэ бурхны таслага, бурхны эрх мэдэл ажиллахгүй байгаа газар шашинтлаг гэдэг бас бид нар анзаарах хэрэгтэй. Бурхны үг чи өөр эрх мэдэлтэй шүү дээ. Бурхны үг тунхаглагдлаа. Тэр эрх мэдлээрээ яах юм? Шитгэрүүдийг хөө, өвчнийг эдгэн, ослогчдыг чөлөөлнө. Тэмцтэй. Ийм бурхны хүчит ажлууд байна уу? Байхгүй бол тэр газар шашинлаг. Энэ бол шашин. Харин ийм сүмс шалган шашин. фарисеучуд ингэж хэлдэг шүү дээ. Есүсийг
Энэ фарисеан багш нар шиг биш, харин эрх мэдэлтэй нэг шиг ярьж байна гэж тий. Яг танилсан түүх эрх мэдэлтэй байгаа байхгүй тий. Есүс хизээж хүмүүсээ агс явж байгаа байхгүй. Есүсийг харин багж исэн гэж байдаг үстэй. Тэгэхээр хаана үнэн, хаана эзний үг тоглогдож, хаана эзний тослоо, хүч чадал, эрх мэдэл байна. Тийшээ үнэхээр эзний сонгогдсон дууцсан хүмүүс даггал ахгүй, очихл ахгүй юу. Нэр тий одоо ингээд Есүсийн сайн мэдээ бүр үнгүүд үлдсэн. Тэгээд хүмүүс гуйгаал. Тэгэхээр үнэнхээр жинхэнэ сайн мэдээ би дотроо тээдсэн. Бид нэр үнэхээр тийм болвол тэр нь маш их үр жимстэй хүмүүс өөрсдөө асууж ирдэг байгаа байхгүй Библийн дагуу хүмүүс 1000-аар 5000 4000 тэ 100000-аар дагж ирсэн шүү дээ. Тэгэхэд дагалдагчдыг ч гэсэн дагж ирсэн шүү дээ. Олноороо итгэжсэн. Тэгэхэд жинхэнэ сайн мэдээ байна уу? Бид нар зүгээр гуйлгацсан шиг эзэн их эзэн тэр агуу бурхныг ярьсан мөртлөө яг бодит амьдрал дээр зүгээр хүний газрын житгэрийн тэр гуйлгацсан шиг эзэнд итгээд өгөөч гэдэг ингээд араас нь яваал гуугаал байдаг ийм л амьдрал руу орсон юм. Жинхэнэ сайн мэдээ бол тийм биш. Тэр хүнд сонголтын үг. Бурхан житгэр тамд яваач. Бодтой харанхуй ертөнц бодтой ажиллаж байна. Хүмүүс үнэхээр там аврагдааг бол өнөөдөр үнэхээр явж байна. Яг ингээл газар амаа ангаагаал там хүмүүсийг татаж авч байна. Тийм учраас хүмүүс өөрсдөө сайн дураараа нүгэлд унсан, нүгэлдээ гээ эвлэрээд нүгэл тэднийг үнэхээр чирээд явж штэ там руу. Тийм учраас бид нар энэ зүйлийг мянган итгэгчдийг жинхэнэ сайн мэдээ рүү эргээсэй л гэж энэ зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Эзний сэтгэлээр, эзний хүслээр тэ тэр хайрын улмаас бид нар энэ зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Маш олон итгэгчид өөрсдөө эзэн минь гэсэн мөртлөө бид нар төөрөлдсөн явж исэн байна. Тэр зүйлээс бид нар боддоор гарсан учраас энэ зүйлээ гэрчилж байна. Бидний тэмцэлд мах цусны эсрэг биш. Бид үнэхээр гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм а гэд ингээд зоригтойгоор ярьж байгаа байхгүй тий. Тийм учраас үнэхээр тэр мэхлэлт тий мэхлэгч сүнс тэр шашны сүнс Христийн нэрн доор ажиллаж байгаа шашны сүнс бодтой сүмүүдээр ажиллаад байна. Тэр нь яг тэгвэл би жилийн өмнө чөлөөлөгдсөн байхгүй юу? Тэрийг яаж ариун сүнс илчилж шít гайхалтай. Өглөө нь ингээд бодуулж байгаа. Тэр гээд ми таньдаг одоо тэр номлогч яагаад би бодож байгаа юм болоо юу болж байгаа юм болоо гэв. Тэгээ сүмдэр ирээд номлол сонссон чинь тэр газар тэр цаг үед тэр газар тэгэхэд чи тэр хүнээр гар тавь залбируулсан энэ сүнс орсон гэд маш тодорхой ариун сүнс илчилтийг миний дотор өгж байгаа байхгүй юу. Христийн нэрн дор ажилдаг хуурамч шашны сүнс байна. Үгийг сонслоо. Үг миний дотор ажиллаж байна. Ишлэлээр орж ирдэг. Үг ажиллаад тэр үгийн дагуу одоо шашны сүнсний яг номлолд явж ирсэн юм. Тэр үгийн дагуу үг өсөрч орж ирээд үгэн дотор ариун сүнс үгтэй хамтраад миний дотроос тэр сүнсийг хөөж гаргаж байгаа байхгүй. Тэнд пулаан болж байгаа бодтой. Тий. Харин одоо нөгөө фарисей шашин чин өөрөө алуурчин гэж ярьдэн штэ. Тэгэхээр хүнийг ингээл одоо үед ч ингээл бахан биер ингээл алаад явахгүй штэ. Гэтэ яаж алж яах нэхэр үгээр алж байгаа байхгүй. Сүнсээр хүмүл болгох. Сүнсээр нь хүмүл болгож байгаа. Яг бол тэр шашинлаг байдал хүнийг сохолж байна. Харааг болгож байна тий. Тийм учраас хүн гэмнүглээ олж харах чадахгүй байна. Харангуй талхуулж байгаа учраас яг юу хийж байгаагаа өөртөөс мэдэхгүй байна. Тэгээд пасторуудыг одоо нэг тэр хүмүүсийг энэ хүмүүс юу ярьж байгаа өөртөө мэдэхгүй байна гэж хэлдэг шүү дээ. Тунгууд тэнд гарч байгаа хүмүүс хүртэл өөртөө юу ярьж байгаагаа мэдэхгүй байгаа тохиолдолд тэнд шашны юм ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэр юу ярьж байгаа мэдэхгүй тэр үгээрээ дамжуулаад хүмүүсийн сүнсийг алж байгаа байхгүй. Тэгээд тийм сүм чуулганд явж байгаа насарсан хүн яах вэ? Хаана очих вэ? Гэхдээ тэр хүн хамгийн амар зүйл нь өөрийгөө итгэгч бөгөөд бурхан дээр очино гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл бурханы өмнө очиод бурхан чи миний үгийг сахихаагүй хариулаа. Шашин бол бурханы хуулиудаас өөрсдийн хуулийг дээгүүр тавьдаг. Өөрсдийнхөө ёс заншил сүм чуулганд гаргацсан байгаа тэр дэг журмуудыг дагдаг. Тэгвэл тэрийг дагаа явж исэн хүн бурхны өмнө очиод би таныг дагсан гингод чи сүм чуулганыхаа дэг журмыг дагсан штэ гэж хэлвэл тэгээд тэр дагж байгаа сүм чуулганы чинь дэг журам бурхны үгийн эсрэг байх юм бол та тэр газараас хурдан гарах хэрэгтэй.
Яг бол хоосрлын бузрыг та нар харах юм бол тэнд цухтаа гэж яддаг шүү дээ. Тэгвэл тэр газар цухтаах нь энэ шашинлаг байдлаас гарах хамгийн том зүйл байгаа. Яг тэгвэл өөрийн сүнс ба авралын төлөө. Жишээ нь гэх юм бол одоо эндээс яаж гарах вэ гэж байгаа шүү дээ. Паул байгаа. Паул өөрөө маш шашинтсан хүн байсан. Тэ өөрсдийн хуулиудыг өвгдийнхөө яс заншлуудыг бурхны хуулиас дээгүүр тавьсан тэрийг чамд сахижсэн хүн. Тэр Паул бурхантай уулзсны дараа бүрэн эргэсэн байгаа. Бүрэн эргэсэн. Яг тэр шиг бүрэн бурхантай уулзах хэрэгтэй байхгүй. Тийм, яг үнэ. Бурхантай уулзсан хүн л яг жинхэнэ шашинлаг байдлаас гарч байгаа. Тэхийн тулд сүм чуулганууд гол нь бурхантай уулзахгүй. Бурхан байгаа газар тэр бурхантай л уулзсан штэ. Бурхан байхгүй бол тэр хүн бурхан гэж бодоод авчихсан ч шашинтай уулзчих байгаа байхгүй. Шашны цаана чөтгөр ажил. Тийм, тэгвэл чөтгөр ажиллана. Тэгвэл сүм чуулган хүнийг жинхэнэ амьд бурхантай уулзах хэрэгтэй байна. Харин тэгж чадахгүй байх юм бол тэнд өөр юм байна. Энэ нийгэм ярих би нөгөө ирснийхаа дараа бүр гайхаад шоконд ороод маш их ингээд нөгөө эдгэрэл маш их чөлөөлтөр явсан шүү дээ. Зөндөө сүнс гарсан шүү дээ манайхан мэдээ. Тэгэл энэ хуйлархаг байдал тэгэл шашинч ингээд бүр янз бүрээрээ тэгээ бүр магтаалын одоо сүнс тэр Люциферийн сүнсгээ гарч байгаа. Тэр сүнс гарахдаа надаас одоо ингээд хуурамч магтаал Люциферийн сүнс би станараа юу яасан төлөвлөгөөгөө биелүүлэх байсан гэд миний дотроос хашгираад гарч байгаа юм чинь. Тэгэхээр тэр үрдөөсөө тийм бодтой. Тэнгүүл бас нэг үхлийн сүнс маш хүчтэй чөлөөлж байгаа. Тэгээд ердөөсөө л миний дотор үхэл байж байгаа тэр цаг нь болохоор цагаас нь өмнө одоо авч явах гэдэг шүү дээ. Бурхны төлөвлөгөөг биелүүлэхгүй тулд тий. Тэнгүүл юу маш их би бүр ингээд би хувь хүн би яаж яваад ирсэн бэ? Би миний өөрөө зөв гэж бодож ирсэн зүйл бороо байсан байж тээ. Би өөрөө бас ингээд хувь хүнийхээ зүгээс ингээд гинэн байдлын улмаас ингээд хүмүүст ингээд итгээд зөв гэж бодоод маш олон юм өөртөө оруулсан. Тэгээд тэрнээсээ цэвэрлэгдэх гэж зөндөө одоо эзний нэгүслэр гайхалтай ингээд чөлөөлөгдөж цэвэрлж байгаа хоорондоо би бүр ингээд өөрөө шоконд орж байгаа байхгүй. Би ийм яагаад ингээд яваад ирвэ гэдгээ зүгнэлт хийж штэ. Яагаад бид нар ийм байна? Яагаад одоо миний явж исэн газар тийм байна гэд дүгнэлт хийнгүүт л ердөөсөө сүнсний тэр яг үнэ сүнсээр дахин төрсөн одоо тэр яг жинхэнэ сүнсний илчлэлт байхгүй. Тэр ойлголт байхгүй. Тэр ухаарал байхгүй. Тэр жинхэнэ ариун сүнсний эзнээс эмээхүй байхгүй байсан юм байна. Яагаад бид нар нүгэл үлдээд яагаад бид нар ингээд бинийгээ тэрэнд газар бол хүний газрын чөтгөрийн юм ажиллаж байсан байхгүй. Боддоор бүр ховж юу байдیں۔ Тэ хата хорсол. Тэг яагаад юм байсан бэ гэвэл тэгвэл тэр ариун сүнсний яг тэр бүрэн дүүргэлт байхгүй, эзнээс эмээхүй байхгүй учраас хүн чинь ердөөсө бурхнаас эмээхгүй учраас хүн өөрийн эрх мэдэл тэр өөрийн хаанчлалаа босгоод ингээд өөрөө тэр ингээд би бурхны хаанчлалын төлөө гэж хэлж байгаа боловч өөрийнхөө хаанчл, өөрийн тэр байр суурь, эрх ашиг, өөрийнхөө тэр бизнесийн шиг одоо тийм юм байгуулж явж байгаа юм. Тэр нь аюултай. Чөлөөлөлт гэдэг маш чухал үйлчлэл, мэдэрэл чөлөөлөлт. Яг шашинлаг байдлын сүнс, тэр бүлээн байдлын сүнс, нэгэн хэвийн байлгадаг сүнс, ямар ч тэмцэлгүй тий нэгэн хэвийн байлгадаг ийм сүнс итгэгч нарын маш их барьждаг. Нөгөө мэдлэгч сүнс чи шашны сүнс чи яваад байна шүү дээ. Эндээс үл яг үннийг хэлэхэд бол чөлөөлөгчд эрх мэдэлтэй сургаалаа, эрх мэдэлтэй үгээр тослогоотой нэгээр дамжуулж чөлөөлөгчж бид нар энэ бүдгийг ялгаж харах чаддаг. Энэ чөлөөлөлт хийдэг ийм сүм чуулган дээр та хаагаарай. Юм ирээрээ хаагаарай. Бурхныг хаагаад харин ч өөрөө тэгжилж байна. Бид нар өөрсдийнхөө хүч чадраар үнэхээр чөлөөлөлтөд шашлаг балаасаа гарч чадахгүй. Түнгод бурхан өөрөө гаргаж байгаа штэ тусалж тий. Түнгод бурхан дуудлага өгнө гэж ярьдэн штэ. Тэгвэл бурханы дуудлага хаана байна? Хүний дуудлага аюух яваад штэ одоо. Нэг хүн би пастор болно гутаа теологийн сургууль сураад пастор болчихсон. Эсвэл хин нэг жоохон тэ өөрчлөлт гарсан хин нэг тэр хүн ямар дуудлагатайг мэдгүйгээр өө чи ингэж чөлөөлөгдсөн юм чинь чи ингэ гарсан юм чинь чи теологи сурах чи пастор болчих. Чи нэг сүм чуулган гараад тариад ингэ гарч. Эн чинь
жинхэнэ бурхны туслахаа өнөдөр хаана байна вэ? Жинхэнэ бурхны дуудлага өнөдөр хаана байна вэ? Бурхан тэр хүн өөрөө дуудаж байгааг яг үнэхээр өөр чинь мэдүүлсэн юм уу те? Тэр хүн үнэхээр бурхнаас мөн үү? Хэрвээ бурхнаас мөн бол бурхан өөрөө тэр хүн дээр баталж ажиллаж гин үү гэдгийг хүртэл харах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тийм газар байхгүй бол бид нар тэндээс гарах шаардлагатай байгаа. Тэгээд бурхны жинхэнэ таслагдсан бурхны жинхэнэ тэр эдгэр чөлөөлт өгдөг тэр зөв зүүн дээр очиж бид нар жинхэнэ бурхантай жинхэнэ Есүс жинхэнэ зөв зам дээр бид нар гарах нь энэ шашинлаг байдлаас гарах нь хамгийн том эхний халхан байгаа. Тийм ээ. Тийм. Пасторт маань нэг тийм иш үзүүл хийжсэн шүү дээ. Нөгөө чиний харагдаж байгаа бүх зүйл шашин юм аа гэж. Тэгэхээр тухайн үед нөгөө дөнгөж ирсэн үедээ тэрийг ойлгохгүй одоо ойлгож эхэлж байгаа байхгүй. Нэрээ те биднээс хамгийн энэ шашныхаа аюуг хэрэгтэй шашин гэж юу вэ гэхээр хүний оюун бодол өөрсөндөө найдсан зөв гэж үзсэн тэр бүх зүйл шашин гэдэг байна шүү. Тэгвэл бидний эргэн тойрон харагдж байгаа бүх зүйл өөрснийхөө зөв гэсэн зүйлээр хийж яваад зүйлүүд өөрсөндөө найдсан зүйлээ хүн дээр түшгэлсэн газрын төрөлхийн зүйл дээр түшгэлсэн зүйлүүд нь шашин гэдэг байна шүү. Тэгэхээр бидний харагдж байгаа нүднүүдээ бүх зүйл шашин гэдэг энэ байна гэдгийг те бурхан дээр биш өөр те бурхнаас өөр зүйл дээр түшгэлж байгаа бүх зүйл нь шашин юм а гэдгийг л. За өнөөдөр шашинлаг байдлаасаа гараад ирсэн эрх чөлөөнд алхаад шашны хараал хүлээс айц тэр нэгэн хэвийн байдал олон төрлийн маш олон сүнснүүд байна шүү. Энэ бүгдээс чөлөөлөгдөд улстай гэрэл давс болоод байж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд одоо шашныг дагаад аврагдана гэж төгөрсөөр байх уу? Амь руу үнэхээр аврал руу орё гэдэг шийдвэр гаргах уу гэдэг бол таны сонголтыг танд үлдээж байна. Тэгэхээр эндээс бол үнэхээр гарахад бол бас боломжийг нь бол бид нар нэг талаар хэлсэн учраас хэлж байгаа учраас бурхан удаашрлын бурхан бишээ танд одоо яг одоо боломж байна. Үнэхээр танд үнэхээр өнөөдөр дахин шинээр сайн мэдээ хүрч иж бас болох юм аа. Амь руу аврал руу бүгдээ орох болтугай гэж өрөөгөөд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай.